чинь бол байгаль хамгаалагч бол биш. 1987 он мюзик хиймж мэргэжлэр төгсөөд за өнөөдөр хүртэл буюу тасралтгүй 33 жил хөвсгөлийн за байгаль орчныг унган төхөөрнүүлдэж өхөн төлөө зүтгэж байгаа төмөрс өх оролцож байна. Одоо төмөрс өх ах маань хөвсгөлийн улаан тайгын Улсын тусгай хамгаалалтын газрын хамгаалтын захиргааны даргын албыг ашигладаг байгаа. За төмөрс өх ах маань бидэнд байгаль хамгаалагч хийж байхдаа тохиолдож байсан адал явдалтай сонирхолтой түүх за байгаль хамгаалагч болсноор одоо ямар сонирхолтой зүйлтэй учирч болох уу? За тусгай хамгаалалтын газар гэж юу вэ? Түүний одоо ач холбогдол гэж юу вэ гэдэг талаар одоо та бүхэндээ сонирхолтой ингээд лекц хуваалцах байгаа. За Төмөр ахын маань лекц ерөөхдөө боллоо. Эхний 30 минут үргэлжлэн. За түүнээс хойш хүүхдүүд та бүхэн Төмөр ахаас асуух асуултаа чатаар бичээд эсвэл нөгөө гарны эможигоо дараад асуух боломжтой. За дараа нь сүүлийн 10 минутанд бид нар нөгөө түрүүн бас нөгөө поструудаараа хийлжсэн YSC хөтөлбөрийнхаа хүрээнд бид нар нөгөө цуврал тэмцээнүүд явуулна гэж ярьж ирсэн. Тэгээ эхний тэмцээнээ бол одоо ингээд энэ лекцийн дараа сүүлийн 5 минут сүүлийн 10 минутанд зарлах болно. Тэгээ та бүхэн тухайн тэмцээний дагуу баг болж ингээд ороод багаараа ороод оноогоо цуглуулад за хөтөлбөртөө ингээд идэвхтэй оролцоорой гэж уриалж байна. За тэгээд одоо 4 цаг 5 минут болж байна. Боломжтой бол ангийнхныгаа хилээд багш нараа хилээд залгаад энэ өрөөндөө орж ирж дуудаарай. Одоо тэг хэдүүлж лекцээ эхлүүлье. За Төмөр ах байна уу? Та микрофоноо нэгээд хүүхдүүдтэйгээ сайхан танилцъя. За Төмөр ах маань одоо Хөвсгөл аймагт байгаа тийм ээ. Хаана байгаа та Хөвсгөл аймгийн? Хөвсгөл аймгийн Удаан улсын буюу Монгол орны хамгийн хойд хязгаар Дархтын Цэнхэр хотгор гэдэг газар байна. Наа чин цагаагаар ямар байна? Сонь сайхан юу вэ та бидэрт хаваалцаач. Дархад нутаг буюу Хөвсгөл хойд хязгаар тайгийн бүс учраас уулаараа бүтүү цаастай, талаараа бол жаахан цоохор цаастай. Температур нэг өдөртөө нэг нэмэгт 8 гараас шөнөдөө хасах 12 орчим багцаанд байна. Аврын одоо өн гайстай дулаахан болж байна гэсэн үг. За Төмөр ах түрүүн бидний танилцуулсан байгаа манай нөгөө YSC буюу залуучуудын доктортой корпус хөтөлбөрийн хүрээнд манай 8 сургуулийн буюу Ховд, Өмнөгов, Улаанбаатар, Хөвсгөлөөс ингээд 9-11 дугаар ангийн хүүхдүүд маань ингээд ороод ирчихсэн. Таныг ингээд лекцийг сонсгоод цаг зав гаргаад ингээд ороод байж байна. Тэгээд та лекцээ эхлүүлээд явж болно. Баярлалаа. Бүгдээрээ ороод ирсэн үү? Бүгдээрээ сонсч шалгацсан уу? За би яваад за бүгдээрээ сайн байна уу? Монголын өнцөг олон сайхан залуучууд, олон сайхан хүүхдүүд, олон сайхан багш нар та бүхэнд энэ өдрийн цас тайгийн ориглаас энэ халуун мэндийг хүргье. Баярлалаа. За та бүхэн Монгол улсын хамт олонноос урьд өгснөд Монгол орны тусгай хамгаалалттай газар түүний хамгааллын ач холбогдол юу байдгийг тэр нь тусгай хамгаалалттай газар нутгууд яагаад бид бүхний монголчуудын бод дэлхийн хүн төрөлхтний бахархал байдгийг бэ гэдэг талаар өөрийн газрын өөрийн хариуцж хамгаалж байгаа газар дээр тулгуурлан арч байгаа үр дүнгийн талаар та бүхэнтэй хуваалцъя гэж бодсон юм аа. За яагаад гэхээр энэ миний хариуцж байгаа газар бол 3 тусгай хамгаалалттай газар хариуцдаг. Ер нь би өөрөө 30 гаруй жил ажилласан учраас Монголын олон та бүдгийн өөртөө төрж өссөн газар нутгийн чинь хариуцсан хамгаалж байгаа надтай адилхан хамт олон та бүдгийн төрж өссөн нутаг бахархуулсан газрыг чи өнөөдөр хайрлан хамгаалахаар зүтгэж байгаа нэгэн зорилготой, нэгэн ажилтай, нэг ийм багууд Монголын өнцөг улмөрд байгаа учраас та бүхэнтэй ингээд тэр хамт олон тэр бага төлөөлөн уулзж байгаадаа баяртай байна. За. Явуулаа те. Энэ дээр тарих уу? Нисэх юм. За Төмөр ах та микрофоноо хаачихсан байх шүү. Микрофоноо нэгээрээ. Яриан сонсогдохгүй шүү. Уучлаарай.
Зүгээр. Аймгийн Улаан сум төрсөн ийм хүн бамаа. Тэгээд одоо өнөөдрийн байдлаар төрсөн нутаг дээр төрсөн газар шороон дээр төрсөн нутгаа хамгаалах ажил үйлс хийж яваагаараа өнөөдөр би бахархаж баярлж явдаг юм аа. За ингээд энэ нутгаас Монгол Улсын их сургуульд оюутан болж очиод 87 онд очиод 82 онд очиод 87 онд бол их сургууль төгсөөд тэгээд 87 оноос хойш өнөөдөр хүртэл 34 жил энэ Монголын хойд хязгаар хөвсгөл нутаг Монголын Швейцарыг хамгаалахаар одоо монголчуудын өмнө за магадгүй дэлхийн хүн төрөлхтний өмнө үүрэг хүлээсэн юм хүн байгаамаа. За ингээд ийм учраас уулын ажил учраас контор хэвтэж байлгүй амьдралынхаа нийт одоо 5800 хоног уул тайганд хонож амьдэрсэн байна. Мороор 80,000 км одоо ажилласан байна. Машинаар бол сая 300 мянган км ойролцоогоор явж байна. Цанаар бол 8,000 км явсан байна. Цаагаар бол 600 км явсан. 1800 км явж явгнаар бол 30,000 км явсан байна. За мотоциклаар бол хамгийн бага явсан. Яад энэ уул тайг учраас мотоцикл явахад өчүүчээс 1000 км явжээ. Айл дээр дарахад энэ явахгүй л чинь. Энэ дээр нар ийшин дарж байгаа юм. Дэшээ юм те. Доошоо юм. За миний томилт бол хүмүүс томилт бол цагаан цаарс байдаг. Яам тамгийн газрын гарын үсгтээ цагаан цаарс бол миний томилт бол Актмор байлаа. Яагаад гэж хэлээд байгаа юм гэхээр би Улаанбаатар хотод сургууль төгсчөөд хотод ажиллах хуваар аваад байж байтал мор янцгах дуунаар би хөдөө нутаг төрсөн нутгаа зорж байгаль хамгаалах ажлыг одоо зорж ирсэн юм аа. 1987 онд энэ гэсэн тэгээд за би тэгээд энэ 87 онд энэ хөдөө газар ирж байгаль хамгаалах ажил хийхдээ нэг тангар гөргсөн хамт олонныхоо би нохой зээх шиг тайгад явж ажиллана гэж ингэ тангар гөргсөн хүн байгаамаа. За яагаад энэ байгаль хамгаалах ажил хийвэ? Яагаад энэ ажил руу ингэж орвоо гэдгийг бас хүмүүс сонирхолтой байх. За миний хөдөө нутаг тэр дундаа хөвсгөл нутагт амьдарч ажил төрөхөд бол мэдээд багын одоо ахгүй хүмүүжил амьдралын хэв маяг бол хөдөөний амьдрал байлаа. Байгаль дэлгэхэд маш хамгийн ойр ийм байлаа. Түүнээс гадна бас тодорхой хэмжээний ухамсар суугаад сургууль соёл эзэмшээд энэ төрсөн нутгаа хамгаалах гэсэн зүрх сэтгэл маань энэ нутаг ам минь энэ нутаг руу бас өрн дуудсан юм аа. За дараа нь одоо итгэлтэй хань ижил ар хүүхдүүд бол энэ арга ирээ аваа явах энэ хөдөөний ажил хийх боломжтой нөхцлөөр хангахад бол энэ бас нэлээд том сэтгэл санааны өгөөд амар амгалан ажиллаа хийх нөхцөл болсон юм аа. Дараа нь яг хөө ер нь энэ ажлыг бол жилд 200-аас 289 хоног тэр гадаа явж ингэж ажилд амьдэрсэн байна. За тухайн үед хүнд үе байсан, зах зээл болсон сургууль төгсөөд очиход хүмүүс ажил байраа орхиод 8 худалдаа ганцхан 8 хийсэн. Энэ Монголын дүр төрх бол тийм байсан. Тэгэхэд энэ нутгаа хаяад өнөөдөр их хүртэл явж чадаагүй энд хорогдсон хэвээрээ зах зээлийг бол зөвхөн энэ нутагтаа өнгөрөөсөн. За түүнээс гадна надтай ажилласан сургууль соёлд хамт байсан, хамтарч ажилласан баг хамт олон гэдэг бол миний нөмөр 0 болж ирсэн учраас өнөөдөр их хүртэл энэ нутгаа хамгаалах гэсэн хүсэл эрмэлзэл минь буураагүй яваа юм аа. Яагаад хөвсгөл нутаг руу дуудагдсан бэ? Хөвсгөл нутгийн дуудлага гэж юу юм бэ те? Гэсэн ийм одоо нэг байна. Яагаад хөдөө орон нутаг хөвсгөл дууд. За би сая хэлсэн морины одоо янцгаах дуунаар нутгаа олсон, нутгаа сансан сэтгэл гэдэг шиг нутаг амаараа би энэ рүү ирсэн юм аа. За яагаад гэхээр энэ миний төрж өссөн нутгийн энэ үндсэн төр төрхийг та бүхэн эндээс харж байгаа бах. Алдарт Улаан тайгийн одоо улс тэр харагч байна. Та хамгийн дээдлийн дүрсэн дээр. За Улаан тайг гэдэг бол та бүхтийн одоо энэ дургнаас харахад үнэхээр одоо энэ тайгд нэр өгөхөд бол улаан юм байна. Улаан тайг юм байна гэж харагдана. За миний хамгийн одоо хайртай гэдэг юм уу хайрлаж явдаг газрын нэг чухал хэсэг бол хордол сардгийн цэнхэр оргилууд гэдэг хордол сардгийн нуруу байж байна. Дараа нь тэнгис шишгтийн байгалийн цогцлолт газар буюу Монголын энэсийн мөрний их болсон энэ олон голголын уулзур учрал болсон энэ сайхан голын айсууд бол төрж өссөн, тоглож өссөн учраас энэ нутаг бол надыг өөр ирэхгүй дуудсан юм аа. Та бүхэн харж байгаа дараа нь хөвсгөл Монголын одоо хамгийн цэвэр цэнгэг устай хөвсгөл далай ээж энэ олон цэцгсийн том диваажин
энэ тош шиг харагдах уус цэнхэрлэн харагдах уус цэнхэр голууд бол энэ газар нутгийг төрж өссөн хүнийг бол одоо яалтгүй хүссэн ч хүсээвч урын дууддаг ийм одоо буудлага байлаа. За та бүхэн харж тэнгисийн зүрх хуул гэж. За энэ бол пирамид шиг ийм сайхан үжсэнтэй бол агийн тэнхэр тайг Монголын хавцал гэсэн хэн бүхний хайр улаасан, хэн бүхний хайрыг татсан, хэн бүхэнд хайрлахаас аргагүй энэ тайг нутаг гэдэг бол ийм газар төрж өссөн, сурч хүмүүжсэн хүний сэтгэл зүрхийг бол зайлшгүй татсан юм аа. За нэгдүгээр, хоёрдугаар асуудал нь энэ нутаг төрж өссөөр байтал, энэ нутаг нь харсаар байтал зах зээлийн нийгмийн шуурганд, зах зээлийн нийгмийн амьдралын одоо нөхцөл байдалд асар олон байгалийн үнэт баялгууд хар гараар орж хууль усаар одоо зөөгдөж устдах аюулд орсон. Одоо дархтын цагаан загас, дархтын тул загас энэ сайхан хөөрхөн хөдөр гэж амьтан байж байна. Халиун сайхан амьтан байж байна. За тэгэхээр энэ газар нутаг маань бас олон одоо байгалийн эрдэс баялаг, чулуулаг, янз бүрийн алт үнэт одоо ашигт малтуултай учраас энэ рүү шунсан орох гэсэн хүсэл эрмэлзэлтэй хүмүүс бол өөрө Монголын хаа газар одоо шал өмнө говийн нутаг дэвсгэр байж байна. Тосон заамар байж байна. Гэх мэт олон газрууд бол энэ бол одоо ийм одоо эмгэлтийн бол учирсан. Түүний нэг өртөж бас энэ нутаг бол одоо бас орох төгсөн. Ийм учраас энэ газрыг бол хамгаалах ёстой манай гэсэн ийм хүсэл эрмэлзэл бол бас өвөрлж ирсэн. За түүнтэй адилхан Монголын одоо бас нэг чухал нэг зүйл нь бол тах гэж адуу байж байна те. Монгол зэрлэг амьтан тэр дундаа биологийн төрөл зүйлийн энэ ховор ховорцын чухал амьтад устгын аюулын зовлонг монголчууд бол үзсэн. Түүний нэг нь 1950 оноос хойш 50-аад оноос хойш Монголын тал хээр дээр, Монголын говь цөл дээр бүтөө туроотон тахиж шүтэж явах хэвээр адуун сүргийн одоо өвгийн эцэг болсон тахийн сүрг бол устж аюул болсон. Даамын тужийн нараас гэж туждаа байдаг энэ тал нутгийн одоо туж ургасан нийлэмхэдээ ургасан хушин нарсан ой гэдэг бол устж үгүй болсон. Ийм учраас энэ газар нутгийг яах вэ? Яаж хамгаалах вэ? Хэн хамгаалах вэ гэдэг асуудал бол ургаж гарсан. За та бүгдээрээ мэднэ. Өмнө говийн аймгийн нутаг дэвсгэр байж байна. Тосон мумын нуруу гэж гайхамшигтай Монголын цоохор, дэлхийн цоохор ирвэсний хамгийн өндөр нятчлалтай олон төрөл зүйл амьтдын өлгий болсон энэ сайхан нутгийг тал талаас нь уул уурхайн компаниуд одоо шууд ашиглалт хайр ингээд орж ирсэн. Ингээд улсын тусгай хамгаалтанд авах гэсэн асуудал бол маш хурцаар тавигдаж, маш их эсрэг хүчил тэмцэлтэй тулж байж энэ асуудлууд тэгээд олон хүний сэтгэл зүрхийг бол зовоосаа. За ийм учраас Монголын төр засаг захиргаа Монгол улсын төрийн бодлогоор газар нутгаа энэ олон том эрсдлүүдээс хамгаалахын тулд хүн ардаа энэ аж төрж амьдрах нөхцөлийг амар амгалан байлгахын тулд энэ гол мөрний урсах, бүрэлдэх их газар, ойн сан бүхий газар, үсгэлэнд байгалийн үсгэлэнд газар, биологийн төрөл зүйлийн амьдрах орчин болсон газар, хүн ардынхаа ирээдүйд хойч үеийнхэн амьдарч байх үүс болсон газруудаа улсын тусгай хамгаалтанд авах ийм бодлого бол эрчимтэй явж эхэлсэн. За үүний тулд өнөөдрийн байдлаар бол 120 улсын тусгай хамгаалтын газар өнөөдөр Монгол бий болоод байна. Нийт газар нутгийн нийт бол 32 мянга сая газар улсын тусгай хамгаалтанд орсон. Ингээд энэ газрыг бол 30 гаруй тусгай хамгаалттай газрын хамгаалтын захиргаа бол хариуцаад нэг 4 дугаар байгаль хамгаалагч энэ газар нутгийг хариуч байна. За ийм шийдвэр гарсан нь бол одоо саяхан хэлж байгаа олон уул уурхай одоо хууль бус үйл ажиллагааг бол таслан зогсоох, хууль бус анги таслан зогсоох, биологийн төрөл зүйлийг одоо амьдрах орчныг авран хамгаалах, хүн ардын одоо амьдрах орчин нөхцөлийг одоо хойч ирээдүйд үлдээх ийм том төрлийн бодлого явж ирсэн юм аа. За ер нь тусгай хамгаалтанд авна гэдэг нь юу гэхээр тусгай хамгаалтанд авна гэдэг бол тухайн газар нутгийн байгалийн нөөц баялаг, биологийн олон янз байдал буюу түүх соёлын дурсгалт газар тэр хүний амьдрах болсон амьдрах орчныг тодорхой хууль тогтоомжийн хүрээнд хязгаарлан хамгаалах энүүн тохирсон тодорхой менежментээр зохицуулж байгаа газар нутгийг хэлдэг. Нэгээр хэлбэл энэ бол өөрийн гэсэн хуультай, өөрийн гэсэн зохицуулалтын одоо менежментээр явнаа. За ингэхийн тулд ингээд цаасан дээр буулгаад хаях биш. Цаана энэ газрыг хэн яаж хариуцах вэ гэсэн ийм хамгаалтын захиргаадыг бол байгуулсан. Одоо ингээд Монголд 30 гаруй 34 хамгаалтын захиргаа байгуулсан. Хамгийн зөвлөд бол өмнө говийн 3 тэс сумд тосон мумын нураг хамгаалтын захиргаа 3 тэс сумд бол ажиллаж байгаа. Та бүхэн манай сурагчд бол мэдж байгаа хаа.
За манайх бол улаан тайгийг хариуцсан тусгай хамгаалалтын газрын захиргаа байж байгаамаа. За энэ тусгай хамгаалтын захиргааны дотор бол байгаль хамгаалагч гэдэг энэ байгалийн баялагийг хамгаалах хамгийн фронтын одоо гол шугамдар ажилладаг, уул тайганд ажилладаг, тал хээртэж говь цөлд ажилладаг, байгалийн асар хүнд нөхцөлд ингээд одоо зүрх сэтгэлээр ажилладаг нэгэн баг бол байгаль хамгаалагчд байгаамаа. За энэ байгаль хамгаалагч гэдэг бол энэ байгаль орчныг хамгаалах, ариун үйлсийн төлөө бүх зүтгэл, бие сэтгэл зориулж яваа ийм хүмүүс байдаг. Та бүхэн ийм хүмүүс болох одоо гараан дээр, ийм боловсрал дээр, ийм хүмүүжил дээр, ийм хөсөл эрмзэл дээр явж байгаа гэж би найдаж байна. За ингээд байгаль хамгаалагч хэрхэн яаж ажилласнараа ямар үр дүн гардаг, улсын тусгай хамгаалтанд хамгаалсны ач холбогдол нь хэрхэн яаж хамгаалдаг, яагаад хамгаалах ёстой гэдгийг би тусгасан ярья. За байгаль хамгаалагч гэдэг юм бол нэгэн хамгаалах ёстой хариуцах ёстой объект нь уулын тайг буюу тал хээр буюу эсвэл одоо говь цөлийн бүсийн биологийн төрөл буюу түүний амьдрах орчин, хүн ардын амьдрах аж төрөх нөхцөл болсон ирээдүйн хойч үед өөрөглөөсөн хуулиар хамгаалах ийм газар учраас энэ нутгад бол хүмүүс бол тэр газраа хариуцсан хамгаалахын тулд уул тайганд ажиллаж амьдрах ёстой. За миний хариуцж байгаа байгаль хамгаалагч бол жилд ойролцоогоор 160-аас 280 хоног уул тайганд модны ёроолд, хушны ёроолд, агуй дотор, цасан дотор ингэж одоо амьдарч ажиллаж энэ уул тайгийн одоо арын шин мэдэрч энэ хууль бус юмыг зогсоож энэ судалгаа, сурчилгаа, галт төмрөөс хамгаалах маш олон ажил ингэж байна. Жишээл одоо энэ график дээр манай байгаль хамгаалалт жилд 50000 хоног уул тайганд одоо амьдарч ажилддаг юм байна гэдгийг харж болно. За ингэсний хүчинд ингэж ууланд ажилласны хүчинд юу шийддэг юм бэ? Эдгээр яах гэж ууланд ажиллаад байдаг юм гэдэг нь сонирн байгаа бах. Тэгэхээр энэ хүмүүс ингэж ажилласнараа манай бүс нутагт тохиолдож байсан 5 газар алт ухч байсан, 2 газар чулуу ухч байсан газрыг шууд 2 жилийн дотор татан буулгаж бүгдийг үгүй. Одоо ингээд зогсооч чадчих юм аа. Ингэснээрээ хууль бус ашиг тооцоололттой холбоотой одоо 1000 гаруй зөрчлийг бол ингээд тасан зогсоосон. Одоо өнөөдрийг хүртэл энд ямар нэгэн одоо хууль бус үйл ажиллагаа явуулсан уул уурхайн компани Хөвсгөл нутгийн хойд хязгаар өнөөдөр нэгч уул уурхайтай хууль бус юмтай холбоотой хурд барьсан хүн уул тайганд байхгүй. Энэ таахан энэ бол хөвсгөлчүүдийн тэр дундаа Монголын хойд хязгаарт байгаа байгаль хамгаалагчдын том бахархал. Энэ газар нутгийг өнөөдөр ямар ч орны, ямар ч үндэстний, ямар ч хууль бус юмыг энд газар ухаж олдог ашигс бол татгалзсан. За ингэхээр энэ манай бусад говийн хүүхдүүд, баруун зүүн талын хүүхдүүд бас энэ зорилгын төлөө, энэ нутгаа хамгаалахын төлөө бол ингэж ажиллана хаа гэж бид найдаж байна. За ер нь уул уурхай газар ашиглалтай холбоотой уул уурхайн нөхцөл байдал ямар байсан гэхээр энэ голууд бол ингэж бохирдсан байсан. Одоо алт ухтын гайгаар маш олон хог шороо асгагдаж ингэж бохирдсан байсан. Ингээд 13-аас 16 ононд байгаль хамгаалалт цэвэрснээрээ хажууд нь харьцуулаад харуулсан зураг байгаа. Баруун талын зураг нь ийм бол цэвэр болсон байгаа. Тайгийн гол за энэ уулын тайгийн маш ийм том хүрхрээ байсан. Энэ хүрхрээ 11 од алт ашиглагдаж байх үед ийм хар шавар шороо баашээсаар урсч бохирдож байсан бол 13-нд улсын тусгай хамгаалтанд орж байгаль хамгаалч өдөр шөнөгүй ажилласны хүчинд 13 оноос хойш энэ гол бол байгалийн унган төрхөнд орж байгалийн газрын гүнээс шүүгдэн гарч байгаа энэ ус аргачлал өнөөдөр ийм ариун тунгалаг болсон юм аа. За дараа нь энэ алтыг таа хүн мэднэ. Алтын аваад авдрын хаян гэсэн үг байдаг. Тэгэхээр алт ухцсан газар үлдэж байгаа зүйл нь юу гэхэд хог шавар шороо одоо бохирдсан зүйлд үлдсэн. Энд 650,000 архины шил сав суул энэ тайгийн гүнд бол хаягдсан байсан. За энэ бол бид нэр байгаль хамгаалагчид болж цэвэрлэж түүж энэ гол усыг ариун цэвэр одоо тий хүн ардын уух амтан ундаалах бүрэн боловсруулж ингэж цэвэрлсэн. Энэ тусгай хамгаалтанд авсны ач холбогдлын маань мөн чанар нь энд орж байгаа. Та бүхэн мэдж байгаа да хүмүүс хадаг гэдэг зүйл байж байна. Энэ хадаг гэдэг зүйл бол эдийн дээд хадаг боловч хүндэтгэлийн зүйл боловч моднаас амьд зүйлээс суух нь бол амьтныг яаж боомлж алдгийг зориуд энэ жишээг бол та бүхэн харуулъя гэж бодсон. За ингээд хүүхдүүд минь цаашдаа бас энэ аав ээжтэйгээ аялах, зугаалах, амт нөхдөдөө зугаалах, найз нөхдөдөө зугаалж аялалд явахдаа энэ хадганы асуудлыг бол анхаарал таахад бол гэмгүй хаа гэж одоо та бүхэн зориуд энэ зургийг өсөж байна. Энэ бодит зураг.
За дараагийн тусгай хамгаалтанд авснараа би нэгэн гайхамшигтай бөгөөд их одоо тий одоо тухайн үед тусгай хамгаалтанд аваагуул энэ газар нутаг ямар байх байсан бол доо гэж одоо аимшигтай юм тоо би хэлэх гэж байна. 13-аас 19 онд Тахтын хотгорын дөрвөн сумын нутаг дэвсгэрт энэ тайганд одоо хэрвээ тусгай хамгаалтанд аваагуул 90 төмөр гарах нөхцөл бүрдсэн байсан. Одоо 90 төмөр гарах төв. Тэгэхээр тусгай хамгаалтанд авснараа энэ төмөр гарах нөхцөлийг байгаль хамгаалж урдчлан сэргийлж, таслан сэргийлж ямар ч хөрөнгө хүн хүчний зарцуулгаагаар өөрснөө олж илрүүлснээрээ унтраасан гал гарахаас урдсан сэргээсэн. Нэггээр хэлбэл жил 160-аас 280 хоног хэд явахтаа энэ гал төмөр гарч болзошгүй нөхцөл бүхий галын их усүрийг багад дээр нь олж унтрааж чадсанараа энэ үр дүн гарч байгаа. Энэ үр дүн гэдэг бол хичнээн хүн дайчилсан, хичнээн хөрөнгө зарсан, хичнээн одоо цаг хугацаа барж хичнээн байгалийн нөөц баялаг устгаснараа биш ямар ч одоо хохирол гаргахгүйгээр илрүүлж чадсараа үр дүн бол мундаг юм а гэж үзэж байгаамаа. За дараагийн энэ бүс нутаг Монгол орны нийт гар нутагтай тэр дундаа хөвч тайгад гарсан нэг томоохон эмгэлтэй зүйл бол хууль бус аан нур. Энэ бол маш олон биологийн төрөл зүйлийн одоо амийг одоо ягүйтгэж одоо ийм юмд болсон. За түүний нэг нь бол халиун буг байна. Хөдөр гэж амтан байж байна. Тул загас байж байна. За олон төрлийн амтан байсан. Ингээд устдах аюулд орсон. За энэ амтныг одоо энэ амьдрах орчныг хамгаалж хууль ус анги зогсооснороо тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагч ингэснээр энэ газар нутгийг хуучин хэвэнд орох энэ биологийн төрөл зүйл амьдрах нөхцөлийг төмөр гаргахгүй, алт тухуулахгүй, усын бохирдуулахгүй, ойгийн сүйтгэг хамгааснараа энэ төрөл зүйл басан буун дуг тасалснараа энэ амьтыг хамгаалах юмаа гэсэн ийм итгэл үнэмшилтээр ингээд ажиллаж байгаамаа. Ажилддаг юм аа. Ер нь тусгай хамгаалалт газрын байгаль хамгаалалт бол за энд бол олон одоо техник хэрэгсэл завь мав тий олон төрлийн одоо байлдаанич ба юунагч ба буу зэвсгээр ингэж зэвсгэлсэн хүмүүс энэ тайг бол эзэлдэг явдаг. Энэнийг бол талсан зогсоох нь бол үнэхээр одоо маш их эр зориг төсвөр төвчл зүрх сэтгэлээс хамаарнаа. За ингэж хүч ажилсны хувьд тэр олон хоног ажилсны хувьд хууль ус анги бол одоо 2012 оноос хойш зөвхөн улаан тайгийн нуруунд гэхэд 18, 19, 20 онд гэхэд баг нэг хоёр л тохиолдол гарахаас биш өөр одоо байхгүй гэж устгад бол одоо талсан зогсоож дууссан байх жишээтэй. Тэгэхээр энэ тусгай хамгаалтанд авснараа байгалийн нөөц баялаг хэрхэн яаж хамгаалагддаг юм гэдгийг одоо та бүхэн ойлгох боломжтой. За ингэж хууль ус юмын зогсоогоод амьдрах орчны сэргээснээс гадна бусад биологийн төрөл зүйлийн амьтдыг хамгаалах байгалийн эрсдэл, цас зудны эрсдэл, цаль шуурганы эрсдэл, янз бүрийн эрсдлээс хамгаалахын тулд байгаль хамгаалалт өндөр уулын бүс рүү явгнаар олон одоо тийм ус мөс зөөх өвс шавар юу давс хужир мараа сэргээх мөн өвс тэжээл хүргэх гэсэн ийм ажлууд маш өндөр хийсэн. Энэ жил бол манай Монгол орны олон сайхан залуучууд, сайн санаатай хүүхдүүд, залуучууд, олон компани нөхдүүд сайн дураараа нэгдэж маш олон газар өвс тэжээл хүргэж өгсөн. Энэнийг бол бид сошиал ертөнцөөс бол маш сайн харж байгаа. Эндээс бол маш олон хүүхэд багчууд зөв хүмүүжил, зөв санаа бол төрж байгаа. За энэ жил одоо өмнө говийн тос бомбын нуруунд бас өвс тэжээл тавьж байгаа саяхан хүртэл гарч байсан. Ховд аймгийн одоо мөнх хайрхан ховдын газар нутаг бас игж байгаа гарч байсан. За манайх бол бас ийм арга хэмжээ зохион байгуулдаг юм аа. За ингэж байснараа энэ зэрлэг амьтдын тоо толгой бол өсөж байгаамаа. Хүчээр өснө. Яг хүн алахгүй, алдахгүй, усын бохирдуулахгүй, үргэж хөөхгүй, их цүргийн таслаж алж буун дуудуулахгүй учраас ингэж амьд өсч. За бүхэн та бүхэн дундлан эсэдийг харж байгаа. 13 онд бидний анх ирэхэд тусгай хамгаалтанд авахаас өмнө уул тайванд ганц нэг өнчин ишиг орлон гүйж явсан. Ижил сүрэг байхгүй. 16 7 онод ижил сүрэгтэй их нь байгаа, ишиг нь байгаа, борлон нь байгаа, шүдлийн ямаа нь байгаа. Нэг ихээс гарсан 3 жилийн төлн элэг бүтнээрээ нэгэн хатан дээр одоо хатны шанд олоод зогсож байгаа зургийг та бүхэн харж байна. Энэ бол байгаль хамгаалахын хамгийн одоо бодит үр дүн гаргадаг юм. Тусгай хамгаалтанд авснараа, байгаль хамгаалж ажиллаж чадсанараа, энэ хүний зүрх сэтгэл орснараа энэ байгаль хамгаалж, зэрлэг амьтан хамгаалж байгаа хамгийн том жишээ бол энэ байгаа юм аа. За энэ талын хамгийн мар онцлог эслээд бол энэ сүүлийн хэдэн жил өссөн тэхийн сүрэг байж. Энэ бол ингээд хүн танихгүй,
одоо бидний танихгүй байсан зураг нь. Тэгээ ойрхон байж байгаа танихгүй буундуу сонсоогүй. Хагцл үзээгүй. Яг хүн гэж ямар амьтан байдгийг буудахаар яадгийг мэдэхгүй юм амьтан. Энэ бол байгаль хамгаалах ажлын хамгийн одоо үр дүнтэй мөн чанар нь энэ гэж одоо харагч байгаа маа зэрлэг амьтнууд. За ингэснээрээ зэрлэг амьтан маань өсөж байна уу, хорогдож байна уу, ямар байна гэдгийг зүй тогтлын одоо үжис судлахын тулд одоо автомат камерыг одоо ингээд төслийн дэмжлэгтээр автомат камерууд худалдаж аваад уул тайганда ингээд олон одоо 100 гаруй камерууд ингээд уулан тавьсан байгаа. Ингэснээрээ бидний одоо хамгаалсан ажлынхаа үр дүн харах боломжтой олон нийтэд сурталчилгуудаар хөөхд залуучуудад бодитоор хүргэх боломж бол нээгдэж байгаа юм энэ үр дүнд. За зэрлэг гарахыг та бүхэн харж байна хамгийн дээдлийн слайдн дээр. За хамгийн зэрлэг гаргаад өөрийнхөө одоо төрүүлсэн тороонуудтайгаа ингээд намар болтол бүрэн бүтэн ингээд сайхан явж байна. Хөрөн баага бамбруушин тэр ард явж байна те. Бамбруушин явж байгаа ингээд үр төлтөйгээ ингээд бүрэн бүтэн байд. За ингээд ховор зүсээ өгдөг, мөрөө өгдөг олон сайхан амьтныг бол бас энэ камерын тусгаар сонсогч байна уу? Сонсогч байна уу? Дараа нь энэ слайдны зургууд та бүхэн одоо бас гой газрын хүүхдэд бол ямар амьтан байдаг сонирн байх болов уу гэдэг энэ хэдэн слайд тавьчлаа. Шүлиус мөвөн зэрлэг гахаа байж байна, цаарлч он байж халиун бүг те. За энэ үгдийг ингээ хараа суухад хамгаалагдахгүй. Байгаль хамгаалалт шиж хүний хичээл зүтгэл энэ нутгаа хамгаалах гэсэн хайрлах гэсэн зүтгэлийн хүчинд энэ зүйлүүд хамгаалагдсан. Энэ асуудлыг талан тогсоосон дээр нь энэ олон жилийн хүчээр зүтгэлд энэ зүйлүүд хамгаалагдсан өс зүржсэн. Гэхдээ дардан замаар явахгүй. Машинаар дахиад яваад байхгүй. Мотоциклээр дахиад хүрээд байхгүй. Тайгийн нөхцөл гэдэг арай жаахан өөр. Тал газар бол мэдээж мотоцикл машин явах боломжтой. Байгаль хамгаалалт энэнийг ашиглах бүрэн боломжтой. Тайгд бол арай өөр. Тайгийн цаг уурын нөхцөл ер нь 9 сарын 15-аас хойш тайгийн цаас орно. Өнөө 6 сарын 20-д хүртэл тайг цастай, уул тайгийн даваанаас цастай байна. Энэ тайг гол мөс бол асар олон гүнзгий олон голууд байна. 4 метрийн гүнзтэй голууд байна. Цас бол метраас 2 метр, зарим газар 3 метр орно. Ийм газрууд өвлийн хүйтэн бол нэг дундчаар бол 20 гараацаас 30 гараац, хамгийн хүйтэн бол 52 гараац хүртэл хүйтэрнэ. Ер нь бол маш хүнд нөхцөл байгаль хам. Тэр энэ одоо дээдлийн энэ морины зурганд бол морин хөлдөж өгөх гээд морин одоо хүч хөнжлөөр одоо хучаад явж байгаа манай байгаль хамгаалчийн зураг байж байна. За ингээд мэдээж бүх уул тайганд байшин барилга баригдчихгүй. Модны ёроол тонох газар, агуй тонох газар гарна, цаснд суух ажил гарна. Тэгээ явж болохгүй цаагаар явна. Хэрвээ цаагаар явж болохгүй явгнаар явна. За ингээд уул тайганд явж байгаа манай байгаль хамгаалтын дүр зураг байна. 30 минутанд 40 центийн цас орсон түүхийн доотлын фургонтой явж байгаа манай. 30 минутын дотор 40 цент цас ороод бидний замыг хаагаад бид нар энд 3 хоног уулан саатж байсан жишээтэй. Тэр байгаль хамгаалагч хүн та бүдгийн ирээдүйн төлөө, та бүдгийн дүүнрийн төлөө байгаль хамгаалагч хүн хүний амьдрах орчны төлөө, биологийн төрөл зүйлийн амьдрах орчны төлөө, энэнийг хамгаалахын төлөө ингэж хүчин зүтгэж тэмцэж энэ үр дүн гаргадаг учраас хүн бүхнээ дэмжиж ойлгох хэрэгтэй. За энэ манай байгаль хамгаалагч морин одоо уулан руу өнгөрч унаад гараа хуглаад ингээд миний тавьсан камерт энэ байгаль хамгаалалт ажиллаа хийж яваад дүр зураг орсон байж байгаа. За энэ гол мотоциклтэй мотоциклийн энэ эрг мөсөн эрг цөмөрхөн бол энд 2 метрийн гүн ус руу урсаад явах нөхцөл гарах жишээтэй. За ингээд унтаад болсон манай байгаль хамгаалалт Болбаатар цас орцсон байх жишээтэй. Гэх мэтлэн ийм олон одоо байгаль хамгаалч ажиллаж ийм байгалийн бөгөөд олон төрлийн одоо нөхцөлийг даван туусны хүчинд байгаль хамгаалах гэдэг зүрх сэтгэл бүрэлдэж энэ нутгаа хайрлаж хамгаалах гэсэн байгаль хамгаалч юунаас шантрахгүй энэний төлөө зүтгэл нь бүрэлддэг учраас өнөөдөр миний яриад байгаа манай бусад тусгай хамгаалалттай газрууд дотор энэний төлөө явж байгаа байгаль хамгаалагчдын ажил үйлс өнөөдөр ингэж одоо нутаг дэвсгэн хамгаалагдаж хойш ирээдүйн төлөө ийм үүрэгтэй ажилдаг юм аа. За гэхдээ байгаль хамгаалагч гэдэг хүн зөвхөн энэ цөөхөн байна. Энэ том 400 гаруй байгаль хамгаалагч байна. Зөвхөн манайд гэх сая 500 мянган га дотор 31 байгаль хамгаалагч ажиллаж байна. Энэ боломжгүй, цаашдаа боломжгүй зүйл. Тэхийн тулд яах вэ? За та бүхний би өнөөдөр баярлж байна. Эко клубыг байгуулад байгаль хамгаалах ажилд оролцоод энэ хөтөлбөрт хамрагдаад олон сайхан ах эгч нараас одоо сайхан байгаль хамгаалах, энэ сайхан хүн байхын хүмүүжлийн
боловсролын хичээл сургууль суугаад энэ нутгаа хамгаалах гэсэн хүсэл эрмэлзэлтэй энэ өнөөдрийн энэ онлайн сургалтанд хичээл сууж байна гэдгээр би үнэхээр баярлж багтаж байна. Ийм учраас та бүхний хүч, та бүхний оролцоо энэ байгаль хамгаалах ажил, нутаг дэвсгэрээ хамгаалах, төрсөн нутгаа хамгаалах, хойч ирээдийнхээ үр хүүхдийнхээ хойч ирээдийнхээ хойчийн хүмүүсийн одоо аж төрх амьдрах нөхцөл нөөцийг хамгаалахын тулд та бүхний оролцоо хамгаалж чухал юм аа. Тэгэхээр тулд бид нар яаж оролцох вэ? Ямар хүч нэмэр байж болох вэ гэдгээ бодож аваад багштайгаа, эцэг эхтэйгээ, найз нөхдөдөө тодорхой хүрээнд дээр малчтайгаа нийлээд энэ нутаг дэвсгэрээ хамгаалахын төлөө та бүхэн хүчин зүтгэн байхаа гэж би найдаж байна. За ингээд байгаль хамгаалах ажил гэдэг бол цэргээс арай өөр, цагдаагаас арай өөр, онцгой байдлын ажилтнаас арай өөр, багш эмчээс арай өөр. Уулын хөдөөгийн хөдөө, уулын тайганд амьдарч ажилдаг, уулын одоо хөдөө ажилдаг, жинхэнэ зүрх сэтгэлийн ажил байж чадвал та бүхдийн өмнөө явуулсан байгаль хамгаалагч нь та бүхдийн ирээдүйн хойч үеийн амьдрах орчныг, аж төрх байдлыг тогтвортой байлгах нөхцөлийг бий болгох учраас энэнийг сонссон, оролцсон хүн цааш нь 1, 2, 3 геометрийн прогрессаар дамжиж олон нийтэд хүрч байгаль хамгаалах ажлыг дэмждэг, тусалдаг, зөв ойлгодог, зөв сурталчилдаг, дээр нь хамтарч байгаль хамгаалах ажилд оролцдог байгаасаа гэж хүсэн өрөөё. Анхаарал тавьсанд баярлалаа. Баярлалаа. Хүмүүс өгөхөө маш сонирхолтой л ярьж тавилаа. Тэгээд хүүхдүүд маань ингээд нэг зүйлийг сайн ойлгож авсан байх гэж надад чинь хүн болгон байгаль хамгаалагч байх боломжтой юм шүү хувьдаа. Жишээ нь одоо би тэгэд одоо хөдөө байгаль гарахтаа хог хаяхгүй, хадаг модноос зүүхгүй тий. За гол горхоо усанд хог хаяхгүй, уус эзэмнийхээ одоо хогийг авч явдаг. Тиймэрхүү юм жижигхэн үйлдэлээс тэгээд одоо байгаль хамгаалагч болох боломжтой шүү гэж хэлмээр байна. За тэгээд одоо бүгдээрээ асуулт хариултынхаа цагийг эхлүүлье. Хүүхдүүдэд сонирхолтой асуулт байвал Төмөрс Үхээс асууж болно. Би хувьдаа Төмөрс Үхээс одоо нэг асуух асуулт байна. Өөрөө Төмөрс Үхээ Улаан тайрны тусгай хамгаалалтын газарт ажилладаг хүн. Тэгээд та тусгай хамгаалалтын газрын захиргаанд юу нэг ямар албан тушаалтай хүмүүс байдгийг, яг зөвхөн байгаль хамгаалагч юус өөр ямар мэргэжилтэй хүмүүс ажиллах боломжтой вэ? Одоо манай хүүхдүүд чинь дандаа 9-11 дугаар ангийн хүүхдүүд мэргэжлээ сонгох одоо ингээд шатан дээр ирсэн байгаа. Тэгээд одоо байгаль орныхон тусгай хамгаалалтын газар ажиллавал ямар мэргэжил эзэмшин байх хэрэгтэй вэ гэдэг талаар та хэлж өгөөч. За, ер нь Монголын тусгай хамгаалалтын газруудын бол нэг төрийн албаны нэг байгуул учраас адилхан ерөнхийдөө адилхан бүтцтэй байдаг. Түүний нэг нь бол одоо тусгай хамгаалалтын газрын 34 хамгаалтын захиргаа байдаг. Нийтдээ бол нэг 400 байгаль хамгаалагч байдаг гэж байгаа. Түүний үйлдэл нь болохоор мэргэжилтэн бусад төрийн үйлчлэгээний албан хаагч байна. Тэн дотор бол нягтлан байдаг. Байгуул нэг сан хүүгийн ажилтнтай байна. Дээр нь нэг 3-аас 5 мэргэжилтэн байна. Байгаль хамгаалалт чиглэлийн мэргэжилт улсууд байна. Хууль хэрэгжүүлэгч буюу байгаль орчны чиглэлийн сургууль төгссөн нэг ажилтан, аялал жуулчлалыг хариуцсан бас аялал жуулчлалын чиглэлийн сургууль төгссөн нэг ажилтан, судалгаа мониторинг хийдэг буюу судлаач, биологч, ургамал судлаач, ойч гэдэг юм уу энэ байгаль орчны чиглэлийн одоо судлаач нэг хүн байна. За дээр нь бол байгаль орчны чиглэлийн байгаль орчны сурталчилгааг олон нийтэд хүргэх зорилготой сургалт хариуцсан нэг мэргэжилтэн. За ингээд газар ашиглалт ихтэй газар бол газрын одоо газар зохион байгуулж газрын кадастрын мэргэжилтэн бас нэг байх боломжтой. За мөн одоо гадаад дотоод хамтын ажиллагааны хүрээнд ажилладаг бол гадаад хэлтэй гадаад хамтын ажиллагаа хариуцсан нэг хүн. Нийтдээ бол ийм 6 хүн байна. За байгаль хамгаалтын захиргааны дарга бол бас байгаль орчны менежментийн чиглэлийн сургууль хэрэгтэй. Бусд нь бол байгаль хамгаалалт чиглэлийн сургууль төгссөн, дээд сургууль, дунд сургуулиуд төгссөн ийм хүн байгаль хамгаалагчийн ажил хийж болно гэж хуульчлагдсан байдаг. Эдгээр бол байгаль хамгаалалт хяналтын улсын байцаагчийн эрхтэй ингэж ажилладаг ийм ажиллаа. Нэг бол байгаль хамгаалах, хүний менежментэд оролцдог. Дээр нь олон төрлийн хөрвөх чадвартай мэргэжил сонгогч байгаа улсууд за би судлаач хүн гал чихээрээ суухгүй. Судлаач хүн бүх төрлийн судалгаа хийхээс гадна мэдээж нарийн судалгаанууд өөр л дээ.
ерөнхий судалгаа хийх боломжтой, олон нийтэд судалгааны үр дүнд хүргэх ур чадвартай, мөн биологийн нөөцийн менежмент явуулах чадвартай, тийм ээ. Үүнийг аялал жуулчлал бизнес болгох боломжийг одоо бас гаргаж ирэх менежментийн ур чадвар. Ийм олон чадвартай байвал мэрэгжил сонгоод мэрэгжлээ цааш ажиллахад их чухал юм аа гэж би бол бодож байна. Баярлалаа. Асуулт асуух хүүхэд байвал микрофоноо шууд нэгэд асууж болно. Эсвэл чатаар бичиж болно шүү. За би түр бас нэг асуулт асуулттай нөө. Сайн байна уу? Би нөгөө 12 дугаар сургуулийн 11 анги сөгч наанууч. Тэгээд нөгөө нэг 34 жилийн турш ингээ байгаль хамгаалтын ажил хийх явцад бүр үнэхээр шантармаар нэг тийм хүнд хэцүү үе тань тохиолдож ирсэн үү? Тэгээд хэрвээ тохиолдсон бол та яг тэр үе яг яаж даван гарчихсан бэ? За баярлалаа. За мэдээж 34 жил уултайгаар явна гэдэг бол хүнд нөхцөлийг бүртгэж тооцсон бол энэ бол замбрааг болон байна. Одоо ам тэмцэх баг ам алдах хэмжээнд ажиллаж ам хэмжээнд уул тайгнаас амьд гарч ирэх гэсэн ийм хүсэл эрмэлзэл бол олон байсан. Яг тэгэхээр би одоо хэлье. Байгаль хамгаалагч хүн тэр хамгаалагч тайгийн хууль гэдэг нэг юм байгаад байгаа юм. Тайгийн хууль захирагдана гэж. За энэ ямар хууль байдгийг гэдэг Монголд ийм хууль байхгүй ч гэж бодчих магадгүй. Байна. Ямар хууль байдаг гэхээр тайганд аж төрж амьдрахтаа тайгийн аран шиг мэдэрч тайгийн аран шиг мэдснээрээ түүнээ эрсдэлтэй хэцүү асуудалтай болохоос урдчлан сэргийлж амиа авч гарах арга ухааныг тайгийн хууль гэж байгаа юм. За нэг үргэлбэл 30 минутанд бороо ороход тэр голоор ямар ч гарах үндэсгүй 7 хоног болно. 7 хоногийн идэх хоол байхгүй байж болно өөрчлөн. Тэгэхээр 30 минутын өмнөөс бороо орох гэж гэдэг мэдрээд тэр голыг гараад энэ голыг гарсны дараа дараагийн голыг хаагуур нь яваад хаагуур нь усан баг байхыг мэдрээд гараад одоо хооллоо залгах газар очих боломжтой байх. Нэг талаасаа. Хоёрдугаар ингээ харахаалын ороороо харахаар хөшиг цасан хунгар харагдж байгаа. Энэ цасан хунгарыг харахад энэ надыг өгсөх төр тасарч хунгар тасрах уугүй гэдэг мэдэрдэг байх хэрэгтэй. Гараад очиж хунгар тасарлаа. Цасан хунгар тасарна гэж уул буугаад ирдэг байхгүй. Мод хадыг замдаа байгаа мод хадыг хадын тэр цөмийн хядаал буугаад нөгөө талын уул руу дор хаяад нэг 200-300 м ингээд өгсөө явчихдаг тийм амар юм байдаг байхгүй. Тэгэхээр энэ нэг хүн явах юу жоохон цэг гарахад тасардаг. Тэгэхээр энийг мэдэх хэрэгтэй. Говьд би сайн мэдгүй. Говьд амар цаян амар шуурга болохыг мэдээд хорогдох байрыг олохыг л хэлэх байх гэж бодож байна би бол. Тэгэхээр ийм нөхцлүүд бол баг өдөр морь өнкрөөд уулын уруу явах. Тэ өнкрөө явчихна хаад хальтраад. Гэх мэтлэн. Тэгэхээр энэ бол одоо мэдээж байгаль хамгаалагч хүн яг замаар явдаг тийм зам байдгүй байхгүй. Тэгэхээр ажил хийхдээ явдаг зам нөхцлөө өөрөө олоод явна. Тэгэхээр эндээс гараад яаж амьд явах вэ? Эхнээс яаж амьд явах вэ? Яаж ажиллаа амжуулах вэ гэдэг юмыг л онцлно гэсэн үг ээ. Тэгэхээр энэ олон тохиолдол бий. Тэгэхээр энэ тохиолдол бүхнийг ярил асар их цаг гарнаа. Баярлалаа. Энэ чатаар асуулт ирсэн байна. Энийг уншаад өгчээ. За тэг. Олон төрлийн судалгаа шинжилгээ хийж байгаль орчиндөө ихийг бүтээж яваад нэг хийж бүтээсэн эсвэл хийх гэсэн ажлынхаа арт гарсны дараа мэдрэмж ямар байдаг вэ гинэ? За мэдээж. За наад чинь бол юм байна. Одоо шил байгаль хамгаалах ажил тэр дундаа биологийн төрөл зүйлийн хамгааллын ажил хийгээд зүгээр одоо нэг л юм бод ингэж боддог байхгүй. За энэ уулан дээр гарахад цаана юу байгаа гэсэн хүсэл тэмүүлэл өөрийн ирэхгүй байгаль хамгаалалт бий болдог байхгүй. Яг миний хийсэн ажил, бидний хийсэн ажил, манай байгаль хамгаалагчийн хийсэн ажлын үр дүн энэний цаана ямар байгаа бол. Тэгэхээр тэр хүсэл тэмүүлэл нь харахад байгаль хамгаалагчийн аж жаргал ирдэг байхгүй. Байгаль хамгаалагчийн аж жаргал энд л ирнэ. Тэр амар биехчд амар хөцөө цас мас хүүтэн мүт энэ зүгээр байдаг зүйл. Мэдээж энэс амьд явах ёстой. Энэ бол зайлшгүй. Гэхдээ цаана ямар аж жаргал байдгийг. Ингэж явсны үр дүнд гараад очиход гэртээ харихаас өмнө ингээд явж байгаа газарт ийм нь байгаас ийм нь байна гэх нь энэ аж жаргал нь баг байгаль хамгаалагч.
Тий. Ингээд ирэхэд тэр нөө ядарсан, зовсон, өлссөн, цангасан, тэр даарсан, хөрсөн бүгд байхгүй л гэртэрд маргааш бид дахиад хөдөө явна гэсэн хүсэл тэмүүлэлтэд ирдэ шүү дээ. Бид дахиж явахгүй гэж ирдэггүй шүү дээ. Бид дахиж явахгүй гэж ирэхгүй. Бид дахиад маргааш тийшээгээ явна. Тэнд юу байгаа болов? Тэр минь яаж байгаа бол гэсэн ийм хүсэл эрмэлзэлтэд болдог учраас байгаль хамгаалч ажил гэдэг бол үнэхээр тийм онцлог бөгөөд их гоё ажил юм аа. Тийм учраас энэ судалж байгаа, хамгаалж байгаа амьтдын энэ одоо үр дүн бол гэдэг бол одоо гайхамшигтай байна. За баярлалаа. Энэ дахиад нэг юм сэтгэл ирсэн байна. Хатгалын ерөнхий боловсролын сургуулийн сурагч Марлаас хүн бүр байгалаа хамгаалж чадна, байгаль хамгаалах хандлага, байгальтай хайртай хүн байх хэрэгтэй гэдгийг ойлголоо. Их сайхан яриа боллоо. Олон хүүхэд надтай адил танаас үлгэр дуурайл авах байхаа гэсэн байна. Тэлгүй яах вэ? За дахиад амьтан гэдэг үгээс энэ сургуультанд сууснаар их олон зүйлийг мэдэж авлаа. Маш их баярлалаа гэсэн байна. За мөнх хайрхан, хотын мөнх хайрхны сурагч Амнаас асуулт ирсэн байна. Хамгийн анх байгаль хамгаалагч болоход тань юу нөлөөсөн бэ гэсэн байна. Уг нь энийг түрүүн та ярьсан тийм ээ. Ерөнхийдөө ярьсан тийм. Эхлээд байхгүйсэн юм шиг байна. Тий. Тавч юм уу? За хэлчихье. За байгаль хамгаалагч болохын тулд эхний ээлжинд одоо суур одоо тэг авахгүй. Миний хувьд бол авахгүй нөлөөсөн гэж би ойлгодог. Ягаад гэвэл би хар багаасаа л морь унаж 20 хон хураг хариуд хөдөө газар өссөн байгаль дэлхий дээр цэцгсийн дунд ингэж өссөн учраас энэ байгаль дэлхийг танин мэдрэх зүйл бол онцгой чухал байсан. Дараа нь манай аав бол байгалийн хүн. Байгаль одоо дэлхийд ан гөрөө хийж, аагамт хийдэг, түүхийдийн ангийн аагамт байсан учраас өөрөө ан гөрөө явж энэ байгаль дэлхийд хамгийн ойр амьдарч ажил төрж байсан учраас олон хүүхэд би ч 11 үлээ штэ. Тийм олон хүүхэд одоо тий ингэж ажил төрж өснө байгаль хамгаалах ажил нөлөөсөн. Дээр нь энэ нутаг гэж агуу юм байна штэ. Хүн бүхэн төрсөн нутагтай тэр дундаа дархтын цэнхэр хотгор төрсөн хүн гэдэг чинь энэ нутгийг хайрлаж хамгаалах гэсэн ажилд орж ажиллахгүй бол утгагүй яг нарийн даа миний хувьд. За тэгээ дээр нь одоо яагаад ингэж салахгүй байгаа юм хүн болно. Яагаад та энэ хүн байгаль хамгаалж хийдэг гэхээр би нэг л юм ингэ боддог байхгүй. За энэ ажлыг би хийхгүй бол хэн хийх юм бэ? Ерөөсөө би шантрах юм бол энэ хэн энэ хийх юм? Би хийхгүй бол хэн хийх юм? Гэсэн ийм одоо өөрийгөө тоох гэдэг юм уу, өөртөө үүрэг өгнө гэдэг юм уу, одоо өөрөө ингээд энэний төлөө явахгүй бол одоо цаг хугацааны хуйчтэр хүмүүсийн одоо хандлагынчтай болоогүй байх гэсэн юм байдлыг үнэлгээнд бол энэний төлөө ингээд яваад байгаа байхгүй. Дээр нэг чухал юм хэлье би тань. Төмөрс гэж хүнээр Монгол дээр нь энэ хөвсгөлчүүд дээр нь энэ манай дархтын хот руу юу улсын тусгай хамгаалалтаа хариуцуулж байгаа хүмүүс гэдэг хүнээр байгаль хамгаалах ажил хийлгэснээрээ энэ хүмүүс баярлах. Байгаль хамгаалагч болсноороо төмөрч баярлахаасаа илүү гэж хүнээр байгаль хамгаалах ажил хариуцуулан хийлгэснээрээ энэ хүмүүс юм үлдэх ёстой энэ хүмүүст. Үр дүн үлдэх ёстой. Энэ хүн байснаар энэ нутаг хамгаалагдсан юм шүү. Энэ хүн байснаар энэ алт малтны байгалийн том эрсдэл буурсан юм шүү. Энэ хүмүүс ажилласнараа энэ газар ингэж аврагдсан юм шүү гэдэг ийм үнэлэмж, ийм итгэл үнэмшил энэ нутагт хоцрох ёстой. За ойлголоо хүмүүсийн олон асуулт байгаль хамгаалах ажил болно л гэсэн үг. За хариултандаа товч хариулаад iyi олон асуулт ирсэн байна шүү. За дараагийн асуулт энэ шүү. Даваа Баяр Мөнх хот гэдэг хүн байна. Шархсан амьтдад ямар арга хэмжээ авдаг вэ? Анхны тусламжийн хэрэгсэл зэргийг авч явдггүй гинэ. За, ер нь байгалийн амьтад шархтна гэдэг бол тайганд бол арга өгдөг л ер нь бол. Ер нь зэрлэг амьтны хүний гарт орно гэдэг бол баг эцсийн цэг байхгүй. Мал бол бариад авчдаг. Малыг бол ингээд эмчилчдэг. Зэрлэг амьтд бол хэрэм бол хүний гарт ордгоо манай нутагт бол яг тал хэрд машин тэргээр хөөгөөд барьчдаг юм шиг байна. Энд бол хүний гарт орохгүй явсаар байгаа л тэгэл яг эцсийн цэгтэр өөрөө өөхөх юм уу эсвэл одоо байгалийнхаа аясаар өөрөө сэргээ явдаг. Хэрвээ зарим нэгэн шүүм уу ингээд бас гарт ордог тохиолдол бий баг хэмжээний юмнууд бол зарим нэг нохоо барьсан амтан бол шархаад авахгүй тохиолдлууд гарч байсан манай энэ бас тэр бол бүр эцсийнхээ цэгд очсон гэсэн үг байхгүй. Чон хөөгөө шахтуулаад хайцсан амтан гарт баригдана гэдэг чинь эцсийнхээ цэг дээр очлоо гэсэн үг л дээ. Тийм учраас зэрлэг амтыг эцсийн цэг дээр нь очуулахгүй байх нь хүний л асуудал. Тэгвэл одоо энэ байгалыг
хайрлж хамгаалж байна гэсэн л үг гэж бодож байна. Мал эмнэлгийн түгээс бол мэдээж онцгой тохиолдол эм тариа хийж эмчилдэг тохиолдол энэ бол бүр эцсийн цэгэл гэж ойлгож байна. Би бол Ойлголоо. За дараагийн асуулт руу болор цэцэг гэдэг зөвч байна. Таныг байгаль хамгаалаад явж байхад хээр хөдөө хонж байхад тэнд байдаг нутгийн хүмүүс нь хэр тусалдаг вэ гэсэн байна. За ихэнхдээ бид нар байгаль хамгаалах ажил маань ихэнхдээ уул тайганд баг тэнд хүнгүй. Баг хүн байхгүй. Яг уулын мохорт байна. Уулын тайганд байна. Ганц нэгэн одоо малдаа яваа, зарим нэгэн малдаа яваа, цаа маандаа яваа ч байд юм уу? Тэ? Зарим нэгэн одоо даваа маваан дээгүүр ингээд давж явах хоноход нутгийн одоо нүүдэл суудлын хүмүүс байна л да. Энэ хүмүүс бол байгаль хамгаалагчийн ажилд болохоор дэмжлэг тусалцаа үзүүлж энэ хүмүүс хөөх юун төлөө энэний байгаль хамгаалалт хийж явдаг байна. Ийм хүнд нөхцөл гээд байдлаар хандаж биднэрт зарим нь морь хараар туслах тийм энэ тохиолдол бол олон биш үү? Тийм олон морь хараар туслах. Зарим нөхцөл бүр гутал ингээд унацсан ирдэ штэ ууланд. Гутал унаад ирсэнээс хамгийн захын айлд очиод гутлаас олж өмсөд ирэх тохиолдол бас гарч л байсан манайханд бол. За сайн байна уу? Асуулт ороод ирсэн байна. За түр үлээд энэ асуултыг бас хатгадаг хөө. Хатгалын ласрлын сургуулийн сурагч гадаг. За таны ингээд байгаль хамгаалах ажил хийж явах зур ямар нэгэн байдлаар гинт бэртэл операшн тохиолдол байгаа юу? Эсвэл бүр тийм ардтын амтэн ч юм уу? Ингээд тань руу дайрч байсан удаа байгаа юу? Таныг ажиллаж хийгээд явж байхад гинтл бэртэл авч ирсэн бол дайрч ирсэн үү гинэ? Амтан дайрчсан гэсэн үү? За амтан бол яг амтан ингээд яг улаан баагмаг тийм амруу яаран дайрахгүй шүү дээ. Гэхдээ энэ чи юу ч нарийн ухаан шүү дээ. Баага ирэх газар тонж болохгүй. Байгаль хамгаалж. Энэ замаар энэ уулын хамраар энэгээ баага явж магадгүй байна гэдгийг мэддэг байх хэрэгтэй. Тэгээс баага явдаг зам дээр хоноод байвал шөнө хүн утахгүй. Тий. Яг ирэхэд уул яваад ирэхэд майхны юм сүйтгэж гисэн мөрөл хоолбудаа будаа болгоод ингээд ичгсэн тохиолдол байсан. Тий. Ингээд бүр бүх юм сүйтгэе айдсан. Гэхдээ яг байж хахад дайрч нэг тийм сүйтгэсэн байхгүй. Шөнө морь хар үргэх ирэх тохиолдол байна. Тэний дуу чимээ гаргаад зайлуулна. Ийм тохиолдол байна. За яг миний хувьд бол нэг айхтар биеэрээ бэртсэн тохиолдол байхгүй. Манай бол зарим байгаль хамгаалагч нарт бол одоо бэртэж байсан нэлээд хүндхэн бэртэж байсан тохиолдол бий. Тийм тохиолдол байгаа. Сая төмөрсөх байх. 3 тис ховдын өмнө говийн 3 тисээс ануу гэдэг охин сонирхолтой асуулт явуулсан байна. Байгаль хамгаалагч эмэгтэй хүн болоход ямар хөө мэрэгжил вэ гэсэн байна. За улаан тайгын захиргааны газар олон эмэгтэй байгаль хамгаалагч байдаг. За сүүлд манай Монгол блог төв 3 сарын 8 буюу мартын 8-наар байгаль хамгаалагч эмэгтэйчүүдийн тухай ингээд юм түүх гаргасан байна. Би шудраг хариулъя. За. Манайд нийт 40 хүн байгаа. 4 эмэгтэй хүн л байдаг. Нэг ч байгаль хамгаалагч эмэгтэй байхгүй. 4 эмэгтэй контороор ихэнхдээ байдаг. Тэгтээ яг судалгаандаа явждаг. Өдөөгөр малчтай явждаг. Сум орон нутгаар суртал хуулгаа хийждэг. Судалгаандаа явждаг эмэгтэй мэрэгжилтэн эмэгтэй байна. Яг байгаль хамгаалагч ганцаараа ууланд явдаг байгаль хамгаалагч эмэгтэй байхгүй. Яг энэ хөвсгөлийн тайг бол үнэхээр зориг дарсан гэж машинаар явж хамт олнороо явдаг газар биш. Арай өөр онцлогтой газар. Арай хүүд бол нилээн одоо юу гэдэг хэцүү газар гэсэн үг байхгүй. Тийм учраас эмэгтэй хүн ганцаараа ингээд мишока үрчээд ууланд явна гэдэг бол бас л явдтай газар энэ бол. Бус газар боломжтой шүү дээ. Одоо богдуул тойроод болж байна. 3 тэс орчмаар бий болно гэж бодчих. Яагаад гэвэл тэр тал газар учраас мотоциклээр явах боломж, мотоцикл ундаг чадварлаг ундаг эмэгтэйчүүд олон байдаг. За энэ амин эрдэнэт охин маань мэрэгжил гэхээсээ илүү таны амьдрал юм байна гэж санагдлаа гинэ. За тэгээд сурагчдын хувьд байгаль хамгаалахын төлөө одоо хийж чадах зүйл юу байна вэ гэсэн байна. За зөв би сая хэлсэн байгаль хамгаалагч хүнийг дэмжих хэрэгтэй. Нэгдүгээр байгаль хамгаалагч хүнийг хайрлах хэрэгтэй. Байгаль хамгаалагч хүнээс суралцах хэрэгтэй. За ингэж чадвал сурагч нар яах вэ?
хамгийн зөв хүн л болох хэрэгтэй. Хүүхэд ер нь хүүхэд. Тэг олон хүүхэд зөв хүн болж чадвал байгаль хамгаалах ажил өөрөө л ороод ирнэ. Тэгэхээр мэдээж хүн гэдэг бол биологийнхаа биетийн хувьд бол бүгдээ хүн мөн зөв хүн байх. Хүн байхын мөн чанарыг л байгаль хамгаалах ажил бол хамгийн их харуулдаг байна. Тийм учраас би нийт хүүхэд сурагч нарт хамгийн гол нь энэ бага залуу насны дараа зөв хандлагатай, зөв хүмүүжлэлтэй, байгаль дэлхийд амьдрах орчиндөө ээлтэй зөв хүн байж чадвал байгаль хамгаалагчийн ажил болон байгалийн одоо тэ амьдрах орчинд бол зөв хүн болно л гэж ойлгож байна. Тэгвэл нөгөө талаас оролцож олон нийтийг, залуу үеийг, эцэг эхийг дээр нь бусад найз нөхдөд энэ байгаль хамгаалах дээр сургалтанд идэвхтэй байгаа энэ хөтөлбөрт хамрагч байгаа хүүхдүүд бусдаас арай өөрөөр тэр хүүхдүүд нөлөөлөх хэрэгтэй, ойлгуулах хэрэгтэй. Хамгийн эхлээд чихрийн цаар саяхаас эхэлтэл болоо. Хог гэдэг л одоо бүх газар хогны юм хэрүүл зөндөө байдаг. Хогийг хэн хүн бий болдог. Хүн хогоо саяхгүй тэр хогны хэрүүл байхгүй бол. Тийм учраас нэг хүнээс хамаарсан байгаль хамгаалах буюу асуудлууд бас шийдэгдэж болж байна гэдгийг бас ойлгол зүгээр. За мөнх хайрхны ган тулга гэдэг хүн олон хүн таны яриаг сонсоод их дэлхийгээ хайрлан хамгаалах үүсдэн болох болтугай баярлаа гэсэн байна. За баярлаа. Алдан Ануучин гэдэг хүн сайн байна уу? Би танаас нэгэн сонирхолтой асуулт асууя. Бурхан танаас 3 хүслээ хийл гэвэл та юу гэж хэлэх вэ? Байгалийн талаас гэсэн байна. Юу нэг 3? Бурхан танаас одоо ингээд байгаль дэлхийтэй холбоотой 3 хүслээ хийл гэвэл юу гэж хэлэх вэ гэж асуусан. Хүсэл үү? За 3 хүсэл. За би ч баг цааныхаа дээж өргөхдөө хэлчихдэг 3 хүсэл байж таа. Ан амтмын амьдрах орчин ариун тунгалаг байгаасаа цааныхаа дээж өргөдөг. Алс холд сууга аав ээж ахан дүүс мөн амар амгалан байгаасаа хүн зам амар амгалан байгаасаа гэж өрөөдөг. За 3 дахь нь юу гэх вэ гэхээр уул хангаа ус тунгалаг байгаасаа агаар усм тунгалаг байгаасаа энэ бүхэн бид бүгдийг өргөлж мөнгөд бидэнтэй өргөлж мөнгөд байгаасаа гэд би цааныхаа дээж өргөдөг байхгүй. Тэнээс би одоо надад сайн хүн болгоорой. Одоо юу гэдэг их мөнгөтэй болгоорой гэд би өргөдөг цаана дээж. Тэгэхээр энэ хүсэл минь биелээсэй л гэж боддог. Би одоо ингээд заримдаа ховордож байгаа аргал хон энэ төр гэдэг байна л да. Тэнд очихаараа бид хэдэн аргал хон минь өсөөсэй гэж цаана дээж өргөдөг байх жишээтэй. Энэ хүн яг ингээд энэ ийм хүсэл энэ нэг бодлоо тэнэг чимш байж магадгүй. Ингээ явж ганцаараа ингээд ууланд явж байгаа тэгэл нэг мэдгтэл тийм бодол гэдэг юм уу ийм хүсэл өөрийн ирэхгүй төрөөл цааныхаа дээж өргөцөл байдаг шүү дээ. Тэнэг гэж юусоо бодогдохгүй байна. Энэ Уган Бава баяр гэдэг хүнээс зол энэ харж явал энэ ч одоо хаашаа нөхөр гэж бодоод байж магадгүй. Сайхан өслөө. За байгаль хамгаалагчид хоорондоо солилцож ажилддаггүй. Жишээ нь хангаан байгаль хамгаалагч говьд ирж ажиллана гэх мэт тийм бол хамгийн том ялгаа нь юу байсан бэ гэсэн байна. За наа чинь их чухал асуулт их зөв сэтгэж байна шүү. Би бас тэгж их боддог наад чинь. Хангаа газрын байгаль хамгаалагчийг говьд аваачиж бас үзүүлээд ажил хангаа газрын ихийг нэг сурагч солилцоож нэг юм байдаг ч нэг телевизээр яваад байдаг. Байгаль хамгаа солигдоод нууцаар ч юм ингээд ууланд байх нь нэг сонирн биш. Хүнд нэг чухал биш. Ягаад тэр хүнд хүрэх ёстой болов. Тэгэхээр энэ телевизийн одоо тэр тийм ээ олон нийтэд хүрэх ямар юм арга байдгийг тэнийгээ солилцуулаад яг ийм онцд энэ үнэхээр өөр юм байна. Үнэхээр энэ байгаль хамгаалах ажилч ийм байна гэдгийг хүнд хүрэх нэг арга хэлбэр болгож чадвал энэ байгаль хамгаалах ажлын маань олон нийт ойлгох, хүлээж авах, хамтрахт бол маш том дэмжлэг болно. Тэгэхээр энэ бол их чухал санаа шүү. Их сайн хүүхэд биш вэ? Мундаг байна шүү. Тэ? Өмнө говийн даваа баяр гэдэг үг байна. Өмнө говоос холбогдсон хүүхдээ. Энэ их сони юм болно шүү. Ер нь энэ тайгад аваач цас тайганд аваач өмнө говийн хүүхдээ хайчвал мөн чих юм мэдэндээ ер нь бол бид нар нэрээ төмөрсөг бахын YC хөтөлбөрийнхаа хүрээнд маш их айн. Бас айн. Ер нь юм сурна. Дараа нь тэр айдас хүүдс үдсэн харсан сонин хачин болгож нүд YC юма эргэж хүнд хүргэж чадна. Тийм тий бид нар одоо энэ нөгөө YC гэдэг хөтөлбөрийнхаа хүрээнд
Одоо өмнө говь чинь ховд Улаанбаатар хөвсгөлийн хүүхдүүд байгаа шүү дээ. Тий. За жишээ нь хөвсгөлийн хүүхдийг өмнө говьд аваачаад говийн хүүхдийг хөвсгөлд аваачих гэх мэт ийм солилцоо бас хийх гэж байгаа тийм нэвтрүүлэг сонирхуулахад тэгэхээр бас тэрх сонирхолтой байх бах. Тэгээ мэдээж улаан хайрын цахилгааны газартай хамтарч ажиллана шүү гэж хэлмээр байна. Яг сонирхолтой. Та үдэг говийн хүүхдүүд тэр дундаа эко клубын тааны хөтөлбөр тавьж байгаа энэ хөвсгөлийн тайгд ирж бидэнтэй манай мэрэгжилтнүүдтэй манай тэр байгаль хамгаалагчид ямар агуу нөхдүүд тэр ууланд явж байгаа нэг өдөр хамтдаа дагалдаад тэр цэцгэн дунд тэр ойн ой тайгаар хөхөн дунд тэр тайгийн таван тансаг дунд тайгийн өндөр уусгалтай голууд дунд ингээд яваад үзвэл ер нь баг мартагдашгүй л нэг Үнэхээр тэр очиж үзмээр санагдчихэв. Үрж энэ та үдэг оролцоороо хүүхдүүдэд тэгэх юм бол энэ боломжоор нь манай Монгол флогд хангаж өгнө шүү. За тэгээ энд нэг их хөөрхөн асуулт ирсэн байна төмөрс хаа. Хогоо бити хай гэдэг үг авахгүй байвал яах вэ гэсэн байна инрэл гэдэг хүүхд. Хогоо хай гэдэг хэлдэг. Үг авахгүй байгаа хүүхдүүдийг яах вэ гэсэн байна. За мэдээж тийм зөндөө байгаа. Хогоо бити хаяарагд хайдаг хүн зөндөө бий. Би тийм ээ бүгдээрээ мэднэ бид нар. Зарим нь тэгээд нэг л мэдхэд хог хайдгүй болох л арга хэрэглэнэ бид нар. Мэдээж гүйжчээ сохиж болохгүй шүү дээ. Магадгүй урд нь тэр айлын гадаа ч юм уу тэр хүний ойролцоо ч юм уу хог хаяад төрүүж очиод хогийг аав. Хог хайцсан байгаад гүйж очиод хүүхэд гүйж очиод хогийг аав. Гэрийн хаалган дээр хогийг аав. Нэг удаа хоёр удаа аав. 3 дахь өдөр өөрөө аавна. 4 дахь өдөр өөрснөө хамтраад авдаг болно. Ийм маягаар хүмүүст юус хандлага өөрчлөлтийг л бий болгохвол тэгэл ер нь юм болчих гээд байгаа байхгүй болвол хүн юмд зөвл ханддаг л болчвол за тэгэл нэг хөрөн мөнгөч хэрэггүй нэг их ажилч хэрэггүй тэгэл юм болчихно ер нь бол. Нэр их гой санаа байна. Өмнөөс нь очиод авах юм байна. За Өмнө Говь аймгийн 5 дугаар сургуулийн 10 ангийн сурагч урт насан байна. Таны хамгийн ойрын хийн гэж байгаа ажлын зорилго тань юу вэ гэсэн байна. Ойрын гинэ. Ойрын ажлын зорилго. Миний зорилго их тодорхой. Ягаад гэвэл за нэгдүгээр хөвсгөл нутагт тэр дундаа дархтын цэнхэр хот руу энэ хөвсгөлийн хамгийн одоо бид нар Монголын Швейцар гэж яриад энэ газарт ямар нэгэн уул уурхаа оруулахгүй яг унган төрхөөр нь байгаад энд байгаа зон олон энэ нутгаа гэсэн сэтгэл зүрхийг бүрдүүлэх асуудал. Нутгаа гэсэн зүрх сэтгэлийг бүрдүүлэх асуудал. Ингэсэн байхад энэ нутгийн байгаль дэлхий өөрөөгөө биднийг баясгатал, биднийг бахархатал, биднийг гайхуултал байж чадах ийм нутаг байхгүй. Тэгэхээр энэний төлөөл жижигийг жижиг гэхгүй, томыг том гэхгүй, хэцүү гэж бодохгүй, мөнгөгүй гэж бодохоор явах хэрэгтэй. Тэгээд миний араас залгамж халаа буюу энэ нутг гэсэн зүрх сэтгэлүүдийг нэг нэгээр бий болгох хэрэгтэй. Түүний нэг нь энэ хүүхдүүд өнөөдөр юм сонсож байгаа гэдэг чинь энэ бас л нэг эхлэл байна гэж би бодож байна. Ер нь бол. Тийм шүү. За Хөвсгөл аймгийн Эренчлэн, Баянзүрх, Улаанбаатар бүх ерөн захын сумнуудаар бүгднгээр нь явж ирсэн үү? Ер нь бүгдээр нь явсан. Бүгдээр нь бас баг бүх газар нь ууланд нь явсан гэж хэлж байна. Яг 30-40 жилийн уулаар тэнсэн учраас бүгдээр нь явсан. За энэ нэг асуулт. Та тайгад анх очиод өмнө нь харж байгаагүй хамгийн сонин амьтан ямар амьтантай уулзж ирсэн бэ гинэ? Тайгын хамгийн сонин амьтан таны уулзж ирсэн? За нэг айхтар онцгой сонин гэдэг юм содон амьтан бол нэг бол байхгүй. Ягаад гэвэл шинжлэх ухааны ном зохиол дээр энэ ингээд гарцсан дүрс мөрсөн ингээд бичлэг юмар гарцсан байдаг учраас бол ерөнхийдөө бол мэднэ. 1990 онд анх аргал угалц гэдэг амьтныг би анх дээр харсан байхгүй. Аргал угалц гэж амьтан. Тэгээ би биширсэн байхгүй ер нь. Тэгээ бишрээд анхны баг энэ Хөвсгөлийн аргалын анхны хаана байдгийн хэд байдгийн тоос 33 байсан байхгүй. Ерөөсөө 33 үлдсэн байсан. Тэгээд би энэ аргал хоныг хамгаалахын төлөө би үзэх юм систем байна гэдэг өнөөдөр хүртэл яваад одоо 100 гаруй болсон байж байгаа. 100 гаруй болсон байж байгаа. Анх би хамгийн их гайх гэдэг юм уу сонирхож их хайрлсан зүйл энэ аргал хонь. Аргал угалц.
Усны яг нь ихэнхдээ миний баг байхад ингээд тааралдаад байдаг амьтд байсан. Ер нь бол За бас нэг сонин асуулт орж ирсэн байна. Уул хангаад савдаг гэдэг зүйл байдаг гэдэгт итгэдэггүй гэсэн байна таныг. За тэр байна. Савдаг гэдэг юм одоо юу гэдэг гүйдэл гэдэг юм уу? Уул ер нь уул тайганд явж байгаа бид нар чинь одоо хашир гэдэг юм уу? Мэдрэмжтэйч гэдэг юм уу? Юм байна штэ. Ингээд одоо чи сая түрүүн би хэлсэн баав энэгээр баавгын ирэх газар байна. Энд хонж болохгүй. Гэдэг одоо баав гэдэг амьтныг мэдж байгаа учраас энэгээр баавгын ирж магадгүй газар бай шөнө гэдгийг мэдээд өөр газар хонох. А тэрөнтэй адил энэ газраар бол шөнийн гүйдэл буюу тийм одоо тэр савдаг гэдэг юм уу юу гэдэг тэр амьтны нэрийг мэдэхгүй нэ. Энэ ийм байдалтай байж мэдэх газар байна гэд энэ газрыг бид нар хараад барамжаална. Ер нь бол барамжаална. Тэгээд энийг одоо өөр газар хондог ч юм уу. Ийм бол байгаа. Та өөрөө таарж ирсэн үү? Та өөрөө яг тийм гүйдэл савдагтай харагддаггүй зүйл. Тэр харагддаггүй зүйл байхгүй юу? Нүдэнд харагддаггүй зүйл. Гэхдээ энэ манай нутгийн олон хүн нэг мэднэ шүү. Гэхдээ харсан гэж ярьдаг хүн байдаг. Гэхдээ харагддаггүй зүйлтэй савдаг буюу гүйдэл буюу тийм байна. Тийм тохиолдлууд олон яриа хөөрэ одоо түүх гэдэг юм уу хүмүүсийн тохиолдсон ярианууд бол энд олон бий. Бид нар хоорондоо хонж байгаач тохиолч юм ярьж л байсан. Энд энэний тухай их ярил амар их юм яриад энэ чи шөнийн гал дээр ярьдаг яриа л да. Тэ? Шөнийн гал шөнийн нөгөө айдас хүйдсийг өнгөрөөх, дээр нь шөнийн уртыг өнгөрөөхийн тулд энэ яриа ярихад хүмүүсийн нойр хүрэхгүй болдог. Аахгүй болдог. Тийм байна. За энэ өмнө говь 3 тэсийн 10-ийн совд эрдэнэ манай суманд уул уурхай маш их олон байдаг. Уул уурхайг яаж зогсоох вэ гэсэн асуулт явуулсан байна. За би наадах чинь их сайн мэднэ. Надад бараг 3 тэсийнх нь гадралж байж магадгүй. Тийм учраас наад уул уурхайн асуудал чинь өмнө говь тэр дундаа 3 тэс сумын хувьд бол нэлээд хүнд асуудал. Тийм учраас 3 тэсийнх нь бол харин уул уурхайн төлөө бол нэлээд сайн сүүлийн үед ажиллаж байгаа. Ингээд тосон бомбын нуруу бол улсын тусгай хамгаалтанд авсан. Дээр нь тэр дутуу хэсэг нь бол нэлээд сайн одоо манай нөхдүүд тэмцэж байд бас нэмж авсан. За ингээ хамгаал одоо 800 гаруй мянган газар хамгаална гэдэг чинь бол 3 тест бол энэ бол том хойч үеийн том юм үлдлээ. Хамгийн их ирүүс байдаг, хамгийн их янгар байдаг, хамгийн гоё тосон бомбын нуруу гайхамшигтай олон сайн харганд бут ургадаг газар байна лээ. Ийм учраас энэний хайрлахын төлөө 3 тестчүүд энэ нь бол бахархал нь болох ёстой. Би нэг дараа жил ч юм уу тэрний дараа жил 3 тест очноо. Очно гэж бодож байгаа. Нэмж олгохгүй л байх хэрэгтэй одоо байгааг нь яадаг юм аа нэмж олгохгүй л байх хэрэгтэй. Тэр 3 тест буюу говийн нутагт бол ус гэдэг бол агуу зүйл шүү дээ. Алтнаас илүү үнэтэй ийм чухал зүйл. Тийм учраас хүн бүхэн эвсэг тэмцэгч байх хэрэгтэй. Манай хөвсгөлчүүд бол бид нар бас бахархдгийн нэг ч уул уурхын ямар ч шанаг хурж энд байхгүй. Энэний төлөө баг миний ухаан орох гэдэг юм уу энэний төлөө амьдсан амьдралын утга учир энд орж. Тийм учраас өнөөдөр хүртэл байхгүй. Тэгээд энэний төлөө бид нар өнөөдөр ч манай хамт олон энэ нутгийн иргэчсэн юм болсон байдаг. Энэ нь одоо бидний бас нэг том яа гэдэг юм уу үрдүн юм да. За энэ хатгалын боловсролын сургуулийн Марал гэж сурагч анх тайгад цоохор ирвэс гэдэг амьтан байгаа гэдгийг хизээ илрүүлсэн бэ? Одоо тоо толгой нь хэд болж өссөн бэ гэсэн байна. За анх 2003 онд цоохор ирвэсний мөр байна гэдэг ийм мэдээллийг анх олсон. За тэрнээс хойш бол ямар ч уул мөр байхгүй мэддэхгүй байж байгаа. 2019 онд камер тавьсан ч камерт цоохорны батлын ууцсан хэсгийн зураг. Энэ бол одоо биднийг бол уул руу бол бас л их хурдтай уул руу явуулсан да. Тэгээд энэ хойш олон камерууд тавьсан тэгсний хүчинд өнөөдөр хэд хэдэн газар камерт цоохор ирвэсний
бүтэн олон зураг мөрөөдийг бол ойл тогтоосон. Ингээд сүүлийн үед бүр уулнаас салхаа байсан. Энэний араас явсаар байгаад. Тэгээд одоо тоо толгойг нь мэдгүй ямар ч бас бидний тооч байгаа 3 орчим байна гэж үзэж байгаа. Одоо авсан зураг юмтайгаа ингээд анализ хийж үзээд 3 орчим байна. Та яг амдаар нь харснаа тэр яг өөрөө хөнөө тэр. Төмөрс үг хаа микрофон нь унтарсан байх шүү. Микрофон нь нэгээр дуун сонсогдохгүй. Би цоохор ирсийг харахыг маш их хүсэж байна. Надаас нэг цагийн өмнө явсан хүртэл мөрөөс би амар харамсдаг. Тэгээ харахгүй болцсон байхгүй араас нь явж ирсэн чинь. Гэхдээ би харамс 20 жил үтсэн цоохор ирсийг доогт цоохор ирсийг биеэр нь үзээгүй байдаг юм лээ. Тэгэхээр би нэг 3-4 жил цоохор ирснаараас хараагүй байхдаа нэг харамсахгүй. Гэхдээ ахын одоо хүсэл мөрөөдөл бол агуу байна. Нэндэ Батука. За одоо би сүүлийн асуултаас энд нэг 10А-гийн Б халуун эрдэнэ гэдэг охин сэрсэн асуулт байна. Монголын газар нутгаас бурхан гуйсан ч бүү гэдэг мөртлөө газар нутгаа гадаад улсад зарах тохиолдол мэрсэр гардаг. Энэ байдал байгаль хамгаалагчид одоо яах ёстой юм бэ? Ямар хариу үйлдэл үзүүлэх ёстой вэ гэсэн байна. За үнэн. Тийм учраас миний өнөөдрийн ярьсан сэдв бол бурхан ч ба, бүгч ба, гадаадын ч ба, эдийн засагчийн алуурч ч ба, бизнес хийж байгаа ч ямар ч байсан хаас өмнө хурд тавихаас өмнө техник орхоос нь улсын тусгай хамгаалтанд авахын ач холбогдол мөн чанар энд орж байгаа байхгүй. Ерөөсөө энэс өмнө хийх ёстой ажил юм. Тийм учраас бидний одоо хүчээ зүтгэлээр бол Хөвсгөл аймаг газар нутгийнхаа 50 дугаар өргөргөөс хойш газар нутаг буюу нийт газар нутгийнхаа 57% ямар нэгэн уул уурхайн үйл ажиллагаа явуулахгүй шийдвэр гаргацсан. Дээр нь 27%-ийг улсын тусгай хамгаалтанд авчихсан. Ийм учраас хэн дуртай эдийн засагч хөрөнгө мөнгөтэй, эрх мэдэлтэй ямар нэгэн хүн энэ нутаг руу хурж бариад трактор бариад ирэх зүрхлэхгүй. Эрх зүйн хувьд бол баталгаажсан. Тийм учраас инхийн тулд одоо залуучууд дараагийн байгаль алсны хүмүүс энэ бодлого барьдаг хүмүүс газар нутгийнхаа чухал хэсгийг улсын тусгай хамгаалтанд авах асуудлыг нэн яралтай идэвх зүтгэлтэй санаачилж үүх хэрэгтэй. За ингүүл энэний цаана бид нар гарна. Мэдээд зарим газар бол нүүрс ашиглах уурхай байлгүй л яах вэ? Эдийн засгийн ач холбогдлын өндөрөстэй үр ашигтай, ард түмэнд үр ашигтай, байгаль орчинд хор холбогдлого ийм юмнууд байлгүй л яах. Гэхдээ Монголд бол одоо байгаль хангалттай байгаа. Тэгэхээр яг тусгай хамгаалалтын газрын ач холбогдол гэж одоо маш их байна тийм ээ. Би төмөрс ухаас сүүлийн асуулт асуучих. Улсын тусгай хамгаалалтын газар гэж нэг байгаад байдаг. Орон нутгийн тусгай хамгаалалтын газар гэж байгаад байдаг тийм ээ. Ялгаа нь яг одоо юу байна вэ? Манайх улсын тусгай хамгаалалтын газрыг хариуцдаг. Нутгийн тусгай хамгаалалтын газар бол орон нутгийн аймаг юм уу? Эсвэл сумын иргэдийн хурлаар баталгаажуулсан газрыг орон нутгийн тусгай хамгаалалтын улсын тусгай хамгаалалтын газар нь улсын тусгай хамгаалалтын газрын хуулийн дагуу улсын хурлаас тогтоол гаргаж шийдвэрлэсэн улсын чанартай тусгай хамгаалалтын газар. Нэг нь улсын хурл биш орон нутгийн хурл шийдсэн тусгай хамгаалалт. Эрх зүйн хувьд одоо төвчний хувьд шал хоёр өөр төвчний газрууд байна гэсэн. Нэг нь улсын хурл, нэг нь аймгийн хурл, сумын хурл. Хамгаалтын хувьд бол шал өөр. Улсын хурлаа буюу улсын тусгай хамгаалтанд хамгааллын зэрэглэл бөгөөд хамгааллын сан хөгийн чадамж, хүн хүчин нөөцийн чадамж нэмэгддэг. Орон нутгийнх нь болохоор одоогоор бол бас хамгаалтын мөн чанар нь тэр болгон сайн хийгдэж чаддаггүй. Тийм учраас энэ бол цаарсан дээр хоцорсон тохиолдлууд бас бий. Зарим нэг нь бас үр дүн хүрч байгаа ч одоо газрууд бас бий. Энэ хоёр ялгаатай шал хоёр өөр одоо яг хамгааллын зорилго нь адил боловч хамгааллынхаа ач холбогдол статус зэрэглэл бол нэлээд том ялгаатай. Жишээ нь одоо улсын тусгай хамгаалалттай газарт бол одоо уул уурхай одоо орох боломжгүй ч юм уу тий хуулиараа бүр зохицуулагдсан байдаг бол орон нутгийнхд бол тийм байхгүй юм байна тийм ээ. Орон нутгийнхд бол яг орон нутгийн тусгай хамгаалалттай газар бол бас хурал нь одоо уул уурхай байгуулсан хурлаас орон нутгаас бас тодорхой санал юм авдаг болсон шүү дээ. 30 хоногийн дотор санал өгөхгүй бол
зөвшөөрсөн гэж тэгэхгүй бол яанс яг нэг эрх зүйн хувьд бол бас шүүхтэр очиход энэ бас зох ёсны одоо нэг хаалт гэдэг юм уу нэг барих юм болж өгнө. Хамгийн хамгаалтынхаа мөн чанараар хамгаалтынхаа одоо тийм үр дүнгээр хамаагүй бага зүйл байхгүй. Тий. Санаа нь бол зөв боловч хамгаалтынх нь ач холбогдол үе мөн чанараараа үйл ажиллагаагаар бол хамаагүй бага зүйл баг юм хийгдэхгүй үлдчихдэг газар байхгүй юу? Тийм байна. За хэдүүлээ манай лекц маань эхлээд ерөөхдөө 17 цаг 14 минут болж байна. Цаг 15 минут болсон байна. Бүгдээрээ камера нэг өгөөд нэг хөөрхөн царайнуудаа нэг харуулж идэх үү нэг зураг авах юм бас тийм ээ. Төмрөөхтэй ямар хөөрхөн хөөрхөн сууж байгаа гэдгийг бас ингээд харуулаач ээ гэж хүсэж байна. Манайхан бүгдээрээ камера өгөөрэй. Инээгээрээ зураг авуулъя бүгдээрээ. За тэгээд өнөөдрийн манай лекцэнд оролцож оролцсон сонирхолтой юм ярьсан. За хүүхэд сурагчдыг байгаль хамгааллын үйлсэд одоо ингээд урайлсан, одоо идэвхжүүлсэн, өөрийнхөө туршлагыг хөгжүүлсэн Төмөр Сүх бахта маш их баярлалаа. За тэгээд Төмөр Сүх бахын энэ үнцэнтэй сайхан яриаг сонсож өөрөөсөө одоо ингээд өөрчлөлтийг илүүлж байгаа. За тэгээд өнөөдөр энд ингээд сонсч амжаагүй ангийнхан найзуудаа ингээд хэлэх гэж байгаа ингээд бусадаа нөлөөлөх байгаа энэ мундаг сурагч нартаа баярлалаа. За бүгдээр нэг сайхан инээгээ зураг авахулцгаач. За сувдаа манай сувдаа зураг авах. За тэгээ. За бүгдээр инээгээрээ зураг авлаа шүү. За авлаа шүү. За баярлалаа. За сурагчид та бүхэн маань өнөөдрийн сонссон бүх зүйлээ найзуудтай хэлээрээ, эргэн тойрныхоо эцэг их аав ээж, за багш нартай хэлж одоо хүмүүсийг байгаль ээлтэй одоо байгаль орчиндөө одоо хүн болгон байгаль хамгаалагч болох боломжтой шүү гэдгийг уриалаарай. Түрүүн Төмөр ах юм хэлсэнчлэн. За энэ байгаль орчны үүсэлд бол хамтдаа зүтгэх хэрэгтэй хэдүүлээ. Тийм ээ? За тэрийг маш сайн ойлгосон байх гэж бодож байна. За одоо бүгдээрээ манай нөгөө YC буюу энэ залуучуудын доктортой хөгжил корпус хөтөлбөрийн маань ихний ингээд уралдааныг одоо манай зарлахаар одоо манай сувдаа ороод ирж гисэн одоо та бүхэнд ярих гэж байна. Та бүхэнд Монгол Хэлний төвийн хамт олонд баярлалаа. Бас талын Монголын өнцөг улмуураас олон сайхан сурагчдыг байгаль хамгаалах, хөдөөгийн боловсрол олгох, энэ идэвхжүүлэх, энэ сайхан арга хэмжээ зохион байгуулж Монголын олон сайхан сургуулиуд эко танхим байгуулах, байгаль хамгаалах үжил хандлагыг бий болгох байгаад баярлалаа. Ингээд сургуулийн сурагчид багш нарт сурч хөдөлмөрлөх их үйлстэй төрж өссөн газар нутгаа хамгаалах ариун үйлсэд манлайлан зориглон өглөн оролцож байхын элзэтэй өрөөд гişүүлээ. Баярлалаа. Нутагт ирээрээ. Төмөр Сүхэ за баярлалаа. Ямар мундаг байгаль хамгаалагч вэ? Ястай шилдэг байгаль хамгаалагч вэ шүү. Сайхан хөдөлмөрч аав ээжийн үр дүнг одоо чийлбээр харуулж байгаа юм байна да. Баяр хүргэе. Би сурагчтайгаа хамт бас энэ сургалтанд оролцоод нэлээд зүйлийг бас сурлаа, сонслоо. Хүүхдүүдтэй хүргэнэ. Би өөр 11-р ангийг даан авч ажилладаг. Ховдын Манган сумын багш байна. Тэгэхээр мундаг байна. Одоо бүхгүй нь л одоо Төмөр Сүх шиг одоо байгаль хамгаалдаг бол ердөө ярих үг алгаа. Сурагчид бол нэлээд зүйлийг сонсож авсан байхаа гэж бодож байна. Баярлалаа. Баярлалаа. За баярлалаа Сайдаа. За та бүхэнд амжилт хүсье. Баярлалаа. Баярлалаа. За одоо цаг бага учраас би тэмцээнийхээ тухай одоо танилцуулчих. Ер нь бол богинохон танилцуулна. Гэхдээ дараа 7 оны нэгд өдөр болохоор удирдамжаа та бүхний нөгөө нэг группт байгаа шүү дээ. Сургууль болгоны групп байгаа. Тэнцэнэ илүү дэлгэрэнгүй ингээд танилцуулна. Гэхдээ энэ ч болохоор одоо 50 хэдэн хүүхэд байна. Энэ одоо хүүхдүүд илүү хурдан одоо хамгийн түрүүнд мэдээлэл авчиж гэсэн үг байхгүй. За ямар ч үсэн манай 8 сургуулийн сурагчид байгаа. 4 одоо энэ гадраас Монголын 4 газраас ингээд 8 сургуулийн сурагчид оролцож байгаа. Тэгээ бид нар бие биенээсээ ингээд одоо бие биенээсээ мэдлэг солилцох, бие биентэйгээ ингээд холбогдох нэг тийм арга хэмжээг зохион байгуулах гээд тэгээд уралдаан маань энэтэй холбоотой байгаа. За ер нь бол
аймагаас нэг presentation буюу илтгэл шалгаруулах байгаа. Багийн тэмцээн байгаа. За баг дотор болохоор 5 хүртэлх хүүхэдтэй ийм баг бүрдүүлээд одоо ангиасаа ч юм уу сургуулиасаа хинтээч хамаагүй 9-ээс 11-р ангийн хүүхдүүд байх юм бол одоо бага бүрдүүлээд оролцох боломжтой гэсэн үг. За тэгээд багийн хүүхдүүд юу бэлдэх вэ гэхээр илтгэл бэлдэнэ. Тэрийгэ presentation маягаар ингээд бэлдэнэ. За presentation болохоор 15 минутын хугацаатай байгаа. Тэгээд одоо 15 минут presentation-ыг шалгах юм бол одоо бүх 8 сургуулийн хүүхдүүдийнхээ өмнө одоо Zoom meeting-ээр танилцуулнаа гэсэн үг. За тэгээд илүү ингээд шагнал болоод байгаа. Онооны системээр явна. Тэгээд дээрээс нь бас гарын бэлэв өгөх байгаа. Тэгээд бүх одоо деталь илүү дэлгэрэнгүй зүйлсээ болохоор бид нэр группээрээ дамжуулна. Тэгээд групптэй ер нь идэвхтэй байцгаагаараа бүх мэдээлэл тэндээ орох учраас тэндээс бид нараас юм асуугаад идэвхтэй оролцоорой гэж хүсэж байна. За нэг юм асууж болох уу? За тийм бол. За нэг аймаг сумаас хэдэн баг гарч болох уу? Анги хамтлагын багаар хэдэн баг байж? Хэдэн ч баг байж болно. Тэгээд бид нэр л одоо email-ээр presentation явуулаад бид нар шалгаруулад аймагаас нэг шиг presentation илтгэл. Ерөнхийдөө нөгөө presentation-ийн гол одоо нөгөө шалгуур нь юуны утгатай тухай байх вэ гэхээр өнөөдөр хэдүүлээ нөгөө тусгай хамгаалалтай газар за гэдгийг ач холбогдлыг одоо сайн ойлгож авлаа штэ хүмүүс хахаасаа тийм ээ. Тэгэхээр тухайн улс оронд чинь байдаг одоо хайрлаж хамгаалах хэрэгтэй одоо тийм чухал онцлог одоо тэр нэг бахархал болсон зүйлийн талаар танилцуулж болно. Тэр нь одоо амтан байж болно тий ховор амтан төрүүлжсэн аргал угалцтай бол одоо тэр байж болно тий за баавгатай болч гэдэг юм уу. За эсвэл гоё тийм байгалийн дурсгалтай зохицолтой газар шинэ хөвсгөл нуурч байдаг юм уу тийм ээ. Тэгэхээр энэ бүх дэлгэрэнгүй мэдээллийг бид нар нөгөө группээр өгнө. Одоо бас нэг зүйл уриалахад өнөөдөр энэ групп байгаа багш нар болон ангийн дарга нар заман сурагчид группээ идэвхжүүлээрээ ангийнхныгаа нэмээрээ гэж урьж чинь хүсэж чинь. Тэгэхгүй бол одоо нөгөө энэ гоё үр дүнтэй юм аа олон хүнд хүрэх тусам олон хүүхдүүдэд хүргэсэн бидний ингээд үйл ажиллагаа бидний ингээд зорилго одоо илүү биелнэ гэсэн үг шүү. Тэрийг та бүхэн сайн ойлгож дэмжээрээ. Одоо эндээс гараал групптэй ангийнхныгаа байна уугүй юу байхгүй байгаа хүүхдүүдэд ингээд нэмээрээ гэж та бүхнээс хүсэж чинь. Тэгээ хамгийн л идэвхтэй ингээд хамгийн их оролцоотой ингээд мэдээж анги танхимыг бид нар ингээд мэдээж бас шагнана бас ингээд урамшуулна ба хамтдаа ингээд илүү хийх болно шүү. За тэгээ бас нэг юм сануулхад одоо ингээд онлайнаар бид нар ингээд уулзж байгаа шүү дээ. Тийм болохоор бүгдээрээ микээ ер нь бол унтраагаад яг ярих үедээ л зөвхөн онгойлгох хэрэгтэй. Тэгэхгүй болохоор ингээд ярьж байгаа хүнийг ингээд саатуулаад бусад хүмүүстэй сонсохгүй болоод байгаа шүү. Тэгэхээр тэрэн дээр анхаарцгаагаарай. Тэгэхээр өнөөдөр оролцож байгаа бүх хүүхдүүдэд баярлалаа. Тэр сайхан бас нэг дахиад нэг юм одоо энэ нөгөө цуврал лист гэдэг маань дахиж ингэж явах байгаа. Тэгэхээр та бүхэн одоо сонсомоор байгаа бас одоо би нэг тийм бид нар одоо ингээ манай ангийнхын жишээ тэр хүнийг ингэж урьж оролцуулж ингэж тэр хүний тухай тэр хүний ингэж юм яриулмаар байна гэжсэн тийм хүний бол биднэрт бас чөлөөтэй хэлж болно шүү. Бид хэд одоо боломжтой тэр хүнтэй ингэж уулзч холбогдоод ингээ та бүхэнд ингээ лекц тавиулах боломжтой. Тэгэхээр одоо тэр нь хинч байж болно. Одоо бидний одоо жишээ нь дараагийн бодож байгаа хүн бол Өмнө Говь аймгийн аймгаас одоо нэг мундаг хүн бас урьж ингэж байгаль орчны талаар Өмнө Говь аймгийн онцлогийн талаар та бүхэнд ингэж бас ярих сонирхолтой байна. Гэхдээ зөвхөн байгаль орчны чиглэлээр хязгаарлагдахгүй шүү. За манлайлал, хувь хүний хөгжил, эрүүл мэнд, сэтгэл зүй гэдэг те та бүхэн бас нөгөө сонсомоор байдаг хүнээ бас бидэнд бас хэлээрээ. Тэгэх юм бол бид нар бас тэр хүнийг олж холбоод ингэж цуврал лекц зохион байгуулах боломжтой шүү гэдгийг бас хэлмээр байна. Тэгээд ерөөсөө хүсэлтээ бол тэгээд группүүдээ дээр дамжуулаад өгч болно. Багш нартай дамжуулаад өгч болно. Шууд за хөтөлбөрийн зохицуулагч Сувда бит хоёрлоо бас холбогдоод өгч болно шүү. дахиад нэг юм асууж уу? За өөр ангийн хүүхдүүд өөр газрын хүүхдүүд нийлээд тэгэж баг бүрдүүлж байж болох уу? Болно. Одоо нэг аймгийн өөр ангийн хүүхдүүд гэсэн үг шүү дээ. Тэгэж болно. За. Гол нь л нөгөө нэг 3 TC-ийн сургуулийн л хүүхдүүд бол болно гэсэн үгсээс 11-р ангийн. За. Клубүүдээрээ бас болж болно шүү. Эко клуб, эко клубийнхаа дундаас нэг баг бүрдүүлээд гэх мэт. За өнөөдрийн тэгээд ярилцлага маань таалагдвал та бүхэнд иймэрхүү цуврал лекц дахиж ороход одоо идэвхтэй оролцсон нэстэй найзуудаа уриалаарай. Гоё бидэрч хэрэгтэй тийм мэдээлэл өгч байна. Баярлалаа. За баярлалаа.
За баярлалаа цаг зав зориулсан баярлалаа. Султаад өөр хэлэх зүйл байна уу? За дараачихаас бүр олон хүүхдүүд оролцож болно шүү. Одоо манай энэ Zoom account 500 хүртэх хүүхдийн багтаамжтай учраас одоо бүх хүүхдүүд 9-өөс 11-р ангийн бүх хүүхдүүдэд оролцуулмаар байгаа байхгүй юу? Тэгээд тийм болохоор илүү сонирхолтой бас онлайн юм хилцүүлгүүд цувралаар ингээ гаргасаар байх болно. Тийм болохоор идэвхтэй оролцоорой, хүмүүс санал болгоорой гэж хэлмээр байна. За баярлалаа та бүхэндээ баяртай. Өдрийн сайхан өнгөрүүлээрэй. Амралтын өдрөө сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа. За энэ уралдааны хатлаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг нэгтгэх өдөр аав гэсэн үг. Тэгнэ нэгд өдөр оруулнаа. Бүх группүүд рүү шеэрлэнэ. Тэгэхээр ангийнхаа хүүхдүүдийг 9-өөс 11-р ангийн бүх хүүхдүүдийг нэмэл агаарай тэр группүүдтэй. Тэр группийг юу нэтгэвчүүлээд бүгдээрээ хоорондоо мэдээлэл солилцох тийм групп байгаа шүү. За. За ажиллаа. Баярлалаа. За Баярлалаа. Баярлалаа. Баяртай. баяртай.